200 хожичлаа. Тэгээд ер нь яагаад Монгол суглаанд оролцъё гэсэн тийм одоо нэг зорилго ч юм уу те сэтэл төрсөн бай. Тэрний талаар бас гिचтэй. Одоо би ингээд манай хөдөө орнууд зурагт үзээ сууж байсан чи цаанаасаа нэг ихтгэл төрөөд хочмоор юм шиг санагдаад байсан. Тэгээд нэг өдөр ээж би суглаа авчихгүй гэсэн чи манай ээж заав гэж би нэг 3 суглаа аваад тэгээд тухайд яах бол би юм хоцхолоо гэж маш их догдолж байсан. Тэгээд 6 сарын 13-ны өдөр нэг цагт би өмтчихсэн байхгүй. Гэсэн чи залгаад би жүжигч ариун болд байна. Та ланд 200 автомашин хожлоо гэсэн чи би бол зүүдлээд байгаа юм байна да гэж юундээ бол итгэж чадаагүй. Тэгээд араараас хүмүүс баяр хүргэе гэхдээ би нэрээ хоцсон юм байна да гэ үнэхээр их баярлсан. Бараг бүтэн нөртөө хоноод юу шагналаа өгөхлээ. Тэгээд түүлийн их баяртай. Тэгээд Монгол суглааныхаа арын албаных нь ажилчид нь Монголынхаа нийт ард иргэд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё итгэж яваад инээж хожоорой. Дүүн ингээд одоо яг ингээд тийм ээ 60,000 төгрөгөөр ланд 200 ингээд батламжаа бариад машина барьж өгч явах мэдрэмж нь их ч ямар байд юм бэ? Мэдрэмж манд маш аимшигтайгаар өөрт нөлөөсөн. Ингээд ерөөсөө энэ боломжийг сонсонгуудаа зэрэгэлдээс үйд суманд амьдардаг байсан. Тэгэнгүүтээ очиж дүүгээ өмсөд болоод исэн. Миний дүү ийм их хаз завшаана. Бас гэж хүнд тэгээд өнөөдөр Монгол улс даяар энэ суглааны одоо өнцөнтэй хонжуур ингээд бүх хүмүүс үзэгчд маань үзэж байгаа учраас Монгол суглааныхаа энэ үн цэн нийгэмдээ энэ хөдөөний хүмүүсүүдийг хамруулж байгаа байдал тэгээд энэ суглааны үндсэндээ хүн бүхэн оролцож байгаа байдал энэ хонжуурын ил тод ерөөсөө маш их хүний амьдралд ингэж маш их баяртайгаар онцлог нөлөөлж байгаа учраас сэтгэлдээ тэгээ та бүхэнд хуваалцъя гэж удаад Монгол телевизэд үндсэндээ сэтгэлдээ илэрхийлж байна. Тэгээд нийт ард түмэндээ Монголынхаа ард түмэндээ өнөөдөр Монгол суглаагаа 4 дахь удаагийн хонжуур нь маш их үнэн ил тод явагдсан. Дараагийнхаа 5 дахь удаагаас үндсэндээ суглаантаа маш их идэвхтэй оролцоороо та бүхэнд амжилт минь байгаа шүү. Цаашдаа бас азийнхаа суглаа сайн аваарай. Энэ суглаанд амжилттай оролцсныхаа үр дүнд амьдралд хүний амьдралд дээшлэхээр юм маш ихээр тохиож байгаа шүү. Тийм учраас өнөөдөр Ховд аймгийн Бодгон суманд байгаа 11-р ангийн сурагч дүүгийн минь охин өнөөдөр супер азтан болоод ланд 200 хожлоо. Энэ бол бидний амьдралд маш их баяртайгаар хизээдч мартагдчихгүй. Тийм учраас энэ танаа телевизэд сэтгэлдээ өгөөд ийм учраас дахин баярлалаа. Танаа энэ суглаа явуулж байгаа энэ хүмүүс чинь үнэхээр ажид үүснэ, амьдрал нь дээшээ бүх хүмүүстээ хүрч чадсан байлаа. Баярлалаа гэж хэлээ да. Өмнө нь бол би ер нь янз бүрийн суглаанд оролцдоггүй байсан. Энэ удаа болохоор азаас хороод үзье ямар хөө байд юм бол гэж бодоод орсон чинь үнэхээр л үнэн шударга явагддсан байна гэдгийг өөрийн биеэрээ нотолсондоо үнэхээр их баяртай байна. Ингээ Монголынхаа ард иргэдийг дахиад Монгол суглааны 5 дугаар ээлжийн тохиолдолд идэвхтэй оролцоорой гэж хүсэн өрөөё. Мэд бол 5 дугаар ээлжинд орно нэстэ. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн 5 жил баярын мэнд хүргэе. Манай азтуудын мэдээлэл байгаа. Бүрийн азтан лугаа те яг одоо та өөрөө сонгоод азтантай холбогдоод энэ яг хөтөлбөр үнэн байсан уу те. За боломж тий одоо шууд би таны руу би залгаад өгчнө. За тэгэхээр та өөрөө сонгоод хоёлаа ярина гэсэн. Toyota Avco машин. Авк Ямагийн Шижирбаатар. Иргэсэн дугаар 90 88 гэдэг эрхтэй хүний дугаар байна. Өмнө Говь аймгийн 3 тусмаас оролцсон байна. Цэрэн доллар. Гончиг гэж. Аз бол ер нь таарна шүү хөнт шүү. Тий би бас суглаанд бас юм уужлээс. Мано. Бано самено та сайхан намарч нөө. Самено та. Сайн. Бано. Өдөрнөө суглаа. Самено. За тэгээ танд бас баяр хүргэе. Аз одно гэж ингээд сайхан Avco машин эзэн болсон байна. Энэ Avco машин удажсэн байна. Тэгээ Монгол суглаанаас. За. Ер нь хэр үнийн шударга явагддсан байна. Тэр талаар асуух гээд. Тэр Монгол суглаа Күчва Аз гээд энд барилдаж байгаа бүх хагаамаа. Өмнө Говь аймгийн 3 тусмаас оролцож энэ хөө автомашин эзэн болсон танд бас баяр хүргэе. Тэгээд алтан шар зам нь үлдээ тавхалтгай. Одоо ер нь дандаа үнэн байдаг шүү дээ. Тэгээд
Өөрт ч маш амжилт хүсье. За баярлалаа. Суглаа ер нь яг бодит үнэн гэдэг талаар эндээс энэ аздан болсон хүмүүсээс нэг дугаар сонгох гэхээр таны дугаарыг сонгоод ингээд ярьж байгаамаа тэр талаар. Тэгээ суглааны талаар хэр үнэн байсан бэ? Та өөрөө хэр энд өөрөө чинь бодол ер нь ямар байсан? Би анхудаа суглаан доош. Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэж байна. Монгол суглааны шууд нэвтрүүлэг та бүхэндээ студиэс шууд дамжуулагдах хүрэхэд бэлэн болсон байна. Энэ цаг мөчид сугаад тохиолын хамтдаа байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа. Та бүхэн маань шууд нэвтрүүлгийн үеэр суглаагаа худалдан авч амжилт нэгдэн оролцоорой. Та бүхэн маань яг одоо Монгол суглаа хөтөлбөрөөс бид үндэсний баяр наадмын урамшууллаа зарласан байгаа учраас алтан багцтай 60,000, 100,000, 200,000 төгрөгийг гүйлгээр оролцсон эрхэм сайхан үзэгчид маань бол баяр наадмынхаа урамшууллын тохиролд оролцох болно гэдэг бас юм түрүүнд дуулгаа хэлэхэд таатай байна. За тэгээд манайхаа сайхан наадах гэж байна уу? Сайхан наадцгааж байна уу? За тулгуур төрийн 2235 жил их Монгол улсын 820 жил. За үндэсний эрхчлөлөө тусгаар тогтнолоо сэргийн манд улсны за түүхт 115 жилийн үндэсний баяр наадмын мэндийг бас одоо үзэгчид та бүхэндээ Энэхүү сайхан шууд нэвтрүүлгийнхаа үеэр бол одоо хүргэж байгааг дуулган хэлэхэд таатай байна. За тэгээд одоо Монгол суглаа хөтөлбөрөөс үзэгчдэдээ бид 5 жилийн хугацаанд одоо үйл ажиллагаагаа шууд нэвтрүүлгээ хүргэж 30,000 гаруй аздан манай хөтөлбөрөөс тодорсон байна. Яг одоо энэ цаг үчид үзэгч та бүхэн маань ч гэсэн Азиантойгоос орж Монгол суглаанд нэгдэн оролцоод аздан болох боломж таны өмнөөлттэй байгаа шүү гэдгийг дуулган хэлэхэд таатай байна. Тэр яг одоо энэ цаг мөчтө та бүхэн маань шууд нэвтрүүлгийнхаа үеэр шууд суглаагаа худалдан авч нэгдэн оролцоорой. За нэвтрүүлгийн эхэнд бас хэлсэнчлэн алтан багцтай оролцсон 60,000-аар 60 суглаа авсан, 100,000-аар 100 суглаа авсан, 200,000-аар 200 суглаа худалдан авсан эрхэм оролцогч үзэгчид маань за энэ жилийн үндэсний баяр наадмын одоо хос автомашиныхаа тохиролд оролцох болно гэдгийг дуулган хэлэхэд таатай байна. Тэгэхээр манайхан яг одоо энэ цаг мөчтөө сайхан нэгдэн оролцоорой. Бидний данс таны өмнөөлттэй байгаа. Тэгээд энэ жилийн үндэсний их баяр наадмын урамшуулал болгон зарласан одоо автомашины тохирол маань бол одоо 7 сарын 15-нд эхний автомашин болох Prus 30 маркийн автомашины тохирол 7 сарын 20-ны өдөр Toyota Harrier маркийн автомашины тохирлууд маань явагдах болно. 5 хоногийн зайтай энэ жил бол бид одоо бас урд урдны жилүүдээс илүү онцлогтойгоор та яг одоо алтан багцаа сонгож оролцоход л одоо алтан багцынхаа тохиролд оролцохоос гадна 7 сарын 15-нд Prus 30 20-нд Harrier автомашины баяр наадмын урамшууллынхаа нэмэлт тохиролд оролцоод сайхан одоо наадмын одоо ямдаагаас ирж оролцоод автомашинтай болох баярын урамшууллын тохирол маань ийхүү сайхан зарлагдсан байгааг дуулган хэлэхэд таатай байна. За тэгэхээр манай хэрхэн үзэгчид та бүхэн маань лайв HD үлзий телевизээ үзэж байгаа үзэгчид та бүхнийг Монгол суглаандаа сайхан амжилт нэгдэн оролцохыг урьж байна. Тэгээд дэлгэцийн дор дансны дугаар танд харагдаж байгаа. 52 22 техник 98 Plenty Fund хүлээн авагчтай дансанда та мөнгөн дүнгээ шилжүүлээд гүйлгээний утхан дээр бол зөвхөн гар утасныхаа дугаарыг бичиж илгээгээрэй гэж үзэгчид та бүхнийг урьж байна. Тэгээ манай хөтөлбөр одоо бол одоо наадмын урамшууллаа зарлснаас гадна бас одоо нөгөө сайхан 3 багцын маань үндсэн үн бол одоо илүү хямд үнээр оролцож олон суглааны хувилбартай болох бас боломжтой байгаа. Тэгэхээр бол одоо үзэгчдэдээ бас нэвтрүүлгийнхаа эхний хэсэгт манай одоо хамгийн бага үнийн дүнгээр оролцох боломжтой багц болох мөнгөн багцынхаа талаар мэдээлэл хүргэе. За мөнгөн багцын маань үндсэн үн бол одоо 100,000 төгрөгийн гүйлгээгээр бид одоо оролцоод 100,000 төгрөгийнхаа гүйлгээгээр бол одоо оролцоод 20 ширхэг суглаа авдаг байсан мөнгөн багцтай бид ердөө 20,000 төгрөгийнхаа гүйлгээгээр нэгдэн оролцож 20 ширхэг суглаатай болох хямдралтай урамшуулалтай байгаа үзэгчтэй. Тэр эрхэм үзэгчид та бүхэн маань Монгол суглаа хөтөлбөрийнхөө мөнгөн багцад бол ердөө нэг удаагийнхаа 20,000 төгрөгийн гүйлгээгээр бол оролцох боломжтой юм аа. Яг одоо энэ цаг мөчид үзэгчид та бүхэн маань дэлгэцийн дор харагдаж байгаа 52 22 техник 98 Plenty Fund хүлээн авагчтай дансанда 20,000 төгрөгөөр шилжүүлээд за гүйлгээнийхээ утхан дээр бол зөвхөн гар утасныхаа дугаарыг бичээд энэ цаг мөчид амжилт нэгдэн оролцоорой гэж үзэгчдийг урьж байна. За манайхан та бүхэн маань мөнгөн багцтай 20,000 төгрөгийн гүйлгээгээр оролцсноор та 20 ширхэг суглаатай болно. 20 ширхэг суглаатай болсноор мөнгөн багцаас таны хожих хамгийн супер хонжор бол Бартат замын хаан болсон Toyota Land Cruiser 300 маркийн автомашин та бүхнийг хүлээж байгаа. Тавтай тухтай, туулах чадвар сайтай, хурд хүчтэй, үн цэнтэй. За тэгээд одоо манай эх орны эрсдэс уур амьсгал Бартаа саадтай зам жилийн 4 үйлрэлд одоо
автомашин сонирхогчдын одоо тий яг сонирхол хүсэлд нийцдэг хамгийн сайхан автомашин бол одоо Land Cruiser 300 маркийн автомашин байдаг. Үзэгчид та бүхэн маань ч санал нэгдэж байгаах. Манай хөтөлбөрөөс ердөө хамгийн багадаа гэхэд 20,000 төгрөгөөр энэхүү сайхан Land 300 маркийн автомашиныг атгаад авсан аздан маань бол тодорсон. Тэгэхээр таа ч гэсэн дараагийн аздан болох боломжтой гэсэн. Хамгийн багадаа 20,000 төгрөгөөр үүнийг хоцсон. За тэгээд 60,000-аар, 100,000-аар, 200,000 төгрөгөөр оролцсон эрхэм сайхан азтнууд маань бол энэхүү сайхан автомашины эзэн болсон. Та тэгвэл яг одоо 20,000 төгрөгийн гүйлгээр оролцоод сайхан 11 дахь удаагийн Land Cruiser маркийн автомашин, энэхүү Land 300 автомашины эзэн болох боломж нь таны өмнө нээлттэй байна. За тэгээд энэ цаг мөчид одоо Баяр наадмын хаан Азийн догсорж Монгол Суглаа хөтөлбөртөө та мөнгөн багцтай оролцоорой. Мөнгөн багцын оролцогч болоход 100,000 төгрөгөөр оролцоод 20 ширхэг суглаа авч байсан бол одоо ердөө 20,000 төгрөгийн гүйлгээр оролцож 20 ширхэг суглаатай болох ямдрал урамшуулал байна. Нэг суглааны 20,000 төгрөгөөр оролцоод та ердөөсөө 20 ширхэг суглаатай болох гайхалтай боломжийг атгаад аваарай гэж үзэгчтэйгээ урьж байна. За манайхаа яг одоо хэрхэн яаж суглаа худалдан авах вэ гэдэг мэдээллийг хүргэе. За манайхаа аль болох зөв зүйтэй гүйлгээ хийж оролцоорой. Дэлгэцийн дор дансны дугаар танд харагдаж байна. 52 22 тэг 1 98 тоот дансанд та 20,000 төгрөгөөр шилжүүлээд гүйлгээнийхээ утган дээр бол зөвхөн дугаараа бичнэ. За гүйлгээний утган дээр дугаараа бичээгүй тохиолдолд алдаатай буруу гүйлгээ болно. Тэгэхээр бол манайхаа юу яа шүү. Заавал дугаараа бичээрэй. За тэгээ Баяр наадмын өдрүүдэд бас нөгөө ачаал ихтэй системийн бас шинжилэлттэй холбоотойгоор бас тий суглааны код жоохон удаж очих ч юм уу. Энэ дээр бол ердөөсөө санаа зовоодох шаардлага байхгүй манайхаа тий. Танд суглааны код одоо цагийн дараа ч чиж болно тий. 30 минутын дараа ч чиж болно. 5 минутын дараа ч чиж болно тий. Ердөөсөө энэ дээр бол одоо сэтгэл санааж хэлээгээд ягаад код ирэхгүй байна гэд тий санаа зовоодох шаардлага байхгүй. Баяр наадмын өдрүүдэд ачаал нэмэгдсэний улмаас одоо баярын урамшуулалтай байгаа учраас тий ачаал нэмэгдсэний улмаас бол одоо жоохон удаж байж очих тиймэрхүү асуудлууд бол жоохон хаяа үүснэ. Энэ дээр бол сайхан уужуу 50 ухаанаар хандаад тий сайхан азтан болох боломжоо аваад ороод ирээрээ. Бид бол одоо сангийн яамны тусгай зөвшөөрөл аль бис эрхтэйгээр үйл ажиллагаагаа 5 жилийн хугацаанд хүргэж 30,000 гаруй азтан Монгол Суглаа хөтөлбөрөөс тий тодорсон. Та бүхэн маань ч гэсэн энэ цаг мөчөөдөөс дараагийн азтан болох боломж нь нээлттэй байгаа шүү гэдгийг дуулган хэлэхэд таатай байна. За манайхаа энэ цаг мөчтөд нэгдэн оролцъё. Бидний даас таны өмнө нээлттэй байна. Яг одоо та 52 22 техник 98 тоод дансанд мөнгөн дүнгээ шилжүүлээд гүйлгээний утган дээр зөвхөн дугаараа өчөж оролцоорой. За мөнгөн багцаа сонгоод 20,000 төгрөгөөр ороод ирэх үзэгчд маань байна уу? Ердөө 20,000 төгрөгөөр. За би бол сайхан одоо нэгдээд ороод ирээрэй гэж та хэдийг урьж байна. Баяр наадмын хаан Азийн догсорж оролцъё. За манай 88 21-т оролцоод 70,000-аар орсон байна. Энэ нь одоо аль багцд орж байгаа байлаа хөө? 70,000-аар орж байгаа маань. 60-аас дэшээ юм чи алт юм байна те. За бас их сонирхолтой орж ирсэн байна. Манай 88-т оролцогч маань 21-т оролцогч маань 70,000-аар орж тийм биш одоо 70,000-аар орж ирж байгаа бол одоо анхны оролцогч болов уу да. Тэгээд бас алтан багцтай оролцож байна. Та бол наадмынхаа тохиролд бол оролцсон шүү. Минийх одоо 3% байна. Хөөч те. За манай 99 78 79 маань 60,000 төгрөгөөр одоо нэг байг 60,000 төгрөгийн оролцогчдынхаа юу харсаар байгаа 70,000 гэсэн чинь нэг өөр болж харагдаад байна шүү дээ тоон тий. Мэдээж тэгэлгүй яхав 60,000 болон түүнээс дээш үнийн дүнгээр оролцож байгаа бүх үзэгчд маань алтан багцтай оролцсноо. Тэгээ алтан багцтай оролцож байгаа юм чинь 7 сарын 15-нд плюс 30 7 сарын 20-нд харьяар хожих болно. Танд амжилт хүсье. За би одоо ингээд зарим оролцогчдын дугаараадын дуудан зарим оролцогчдынхаа дуудахгүй өнгөрүүлчих магадгүй шүү манайхаа. Үлзий телевизийн эфир гацаад байна гинэ. Залгоо яах вэ? Гацаад байна уу те? За тэгээд манайхаа лайв ичтэй телевизийн маань үзэгчд орж ирж байгаа юм те. Энэ цаг өчөөдөөс та бүхэн маань амжилт нэгдэн оролцоороо үзэгчтэй. Та яг одоо дэлгэцийн дор харагдаж байгаа 52 22 техник 98 тоод дансанда мөнгөн дүнгээ шилжүүлээд гүйлгээний утган дээр дугаараа авчиж оролцоороо. За би батлаараа таны залгасан хэрэглэгч холбогдох. За энэ одоо утас нь холбогдохгүй байна. 70,000-аар орж ирсэн хүнтэй холбогдъё гэсэн чинь. За яах вэ зүгээр санаа зовлдог. За 60,000-аар орж ирсэн хүнтэйгээ шууд одоо холбогдноо. 89 79 дугаартай оролцогчтойгоо холбогдъё. За миний энэ гоё хай тон, миний хувцастай энэ бичгтэй их сайхан зогцож шүү. Байна уу? Сайн байна уу? Сайн байна. За лайв ичтэй телевизээ үзэж гин үү та? Тийм байна. Оо за сайхан баяр наадмын мэндэ, үчи мэндэ. Сайхан наадаж гин үү, наадж гин үү, сайхан амарч гин үү?
За телевиз зурагт дүрс мөрс гацж гин үү яаж гин хэр вэ? Зүгээр сайхан гарч гин үү? За манай энэ аха. За. За манай их чи хаанаас оролцож байгаа вэ? Оо за анх удаа орж гин үү? Аха. За хамгийн түрүүнд 60,000-аар ороод ирсэн байна. Та гой наадмын урамшууллын талаар сая галс мэдээлэл авцсан уу? За. Аха. За. Ховд аймгаас оролцож байгаа. Хамгийн түрүүнд Алтан багцыг сонгож 60,000-аар оролцсон. Эрхэм сайхан оролцож танд бас баяр хүргье. Тэгээд Алтан багцаа сонгосон үзэгчид маань 7 сарын 15-нд 1 Прус 30 байна. 7 сарын 20-нд нэг харьяар байгаа. Тийм энэ бол наадмын хос автомашины урамшуул. Тэгээ өнгөрсөн жилүүдэд бид нар бол ерөнхийдөө наадмаар дандаа нэг автомашины бас урамшууллыг бол зарладаг байсан. Энэ жил бас их онцлогтой жил 2-2 автомашиныг зарлаж байгаа. 5 хоногийн зайтай тохирол явагдана. Тийм тэгээд мэдээж та Алтан багцын оролцогч болж байгаа болохоор Алтан багцынхаа тохиролд оролцсон. Тэгээд сайхан өдөр тутмынхаа Алтан багцын тохиролд оролцоол. Тэгээд 7 сарын 15-20-ныхаа машины тохиролд оролцсноо. Тэгээд сайхан Ацтай болох болтгоо. Тэгээ дээрэс нь ихч бас хамгийн түрүүнд ер нь гоё одоо Алтан багцаа сонгосон хүмүүстээ би энэ Хөх хотод бүтэн биеийн шинжилгээнд хамрагдах эрхийн бичгийг бас гоё зөв бэлгэлж байгаа ихчээ урамшуул болгож өгж байгаа шүү ихчээ за. За тэгээд юу яа манай Алтан багцаа тий тэгээд 7 сарын 20-д мордоос баяр наадмынхаа дараа авч болно. Тэгээд яарамгүй нэ хайхтар яарад заавал наадмын өмнө авах юм болов яах юм бол би хоцорчгоо тэгээд санаа зовх шаардлагагүй. Тэгээд 7 сарын 20-наас ерөөхдөө тий баяр наадам дуусаад ажил алба цуглаад ирэхээр нь манай лавлах утас руу залгаад сайхан авах боломжтой шүү гэчээ за. За тэгээд тохиолдолны амжилт хүсье. За баярлалаа. За Ховд аймгаас Монгол Соглоо хөтөлбөрийн үдшийн шууд нэвтрүүлгийг үзэж байгаа. Эрхэм сайхан оролцогчтойгоо холбогдлоо. За манай үлзий телевизийн эфир яаж байгаа вэ? Орж байгаа бол орог байгаа лу? Орог байгаа юу? За хизээнээс орох вэ? Реклам өгөх үү? Яах вэ? За явж явах уу те. За тэгээд манайха 22 цаг 20 минут таарсан ирсэн байна. Яг одоо энэ цаг үчтэй манайха Монгол Соглоо студиэс бид та бүхэндээ баяр наадмын энэ цаг мөчөд одоо сайхан шууд нэвтрүүлгийг олж хүргэсээр байна. За манайхаа энэ цаг мөчтөө сайхан Алтан багцаа сонгож оролцоороо. Би гэхдээ мөнгөн багцынхаа мэдээллийг хэлсэн дээрээ дуусгах чи мэдээллийн те Монгол Соглоо хөтөлбөрийн хамгийн бага үнийн дүнгээр оролцох боломжтой багц маань бол мөнгөн багц маань байгаа. 100,000-аар оролцоод 20 суглаа авч байсан бол одоо ердөөсөө 20,000-аар оролцоод 20 суглаа. Нэг суглааны 20,000 төгрөгөөр оролцоод 20 суглаа авч байгаа. Ийм гоё даа хямдварсан байна шүү дээ те үзэгчтэй. За тэгээ ердөөсөө 20,000 төгрөгөөр оролцоод мөнгөн багцаас таны хожих хамгийн том хонжор бол Toyota Land Cruiser 300 маркийн автомашин та бүхнийг хүлээж байгаа. 20,000 төгрөгөөр манай хөтөлбөрөөс Land 300 автомашиныг атгаад авсан эцэст нь тодорчсон. 20,000, 60,000, 100,000, 200,000 төгрөгөөр одоо тодорсон шүү дээ. Тэгээд та дараагийн Land 300-ыг ердөө 20,000 төгрөгөөр хожих. Та 11 дахь удаагийн энэхүү автомашины Land Cruiser эзэн боллоо. За мөнгөн багцад ердөө нэг удаагийн 20,000 төгрөгөөр оролцоход Land 300 байна. За 2 дахь хонжор боёо сүүлийн 7 оронд харахад таны хожих хонжор бол 2 өрөө байр байгаа. За мэдээж 20,000 төгрөгөөр 2 өрөө байр хоцсон азад нь тодорсон. Хотын төвд байрлалтай цоошин 2 өрөө байрыг бид нар азадтаа өгдөг. 11 айл гэр бүл байртай болсон байна. Хамгийн багадаа 20,000-аар тэгээд 60,000, 100,000-аар байртай болсон. Гоё газтай манайхаа. Өнөөдөр бид нар чинь бол одоо 2 өрөө байрыг худалдаж авахд нэг 200 сая төгрөг зарцуулсан шүү те бас их мөнгө шүү. Тэгээд одоо ер нь ирэх жилүүдэд ер нь энэ орон сууцны үн улам дээшээ нэмэгдэнэ гэж шүү. Ер нь манайхаа гэхэр бол сайхан байрныхаа төлөө сайхан ороод ирэх хэрэгтэй шүү. 20,000 төгрөгөөр хожоод авсан ч хүн байгаа. Тэгэхээр та ч гэсэн баяр наадмынхаа ямдаг сориод бас ороод ирээрэй. За 20,000 төгрөгөөр нэгдэж оролцоод үзэж таны хожих дараагийн хонжор бол Прус 30 автомашин байна. За манай лайв HD телевизийн маань үзэгчид яг одоо те сайхан нэгдээд ороод ирээрээ. За үргэлжлүүлээд бас тий үлзий телевизийн маань үзэгчид ч гэсэн бас үзэж байгаа тий. За Прус 30 Монгол Соглоо хөтөлбөрийн маань одоо хамгийн олон азадны хожоод авсан автомашин бол Toyota Prus 30 маркийн автомашин таныг хүлээж байгаа. Шатхуун баг зарцуулнаа. Санхүү тэмнэлттэй, мөнгөнд тэмнэлттэй. Энэ хөөрхөн сайхан автомашиныг би бол одоо 20,000 төгрөгөөр их олон азаданд олгосон. 100,000 төгрөгөөр бас их олон азаданд олгосон. Та 20,000-аар хожоод авах дараагийн азад нь болоорой. Манай хөтөлбөрийн хамгийн олон азадны бүр өнгөөр нь ёозор нь одоо маш олон хүмүүс бол хожсон байдаг шүү үзэгчтэй. За мөнгөн багцаас та хамгийн багадаа 3 сая төгрөг. Та бүр сарынхан цалинг бол одоо баг тий 20,000-аар оролцоо 3 сая төгрөг болгоод хожоод авна. За хамгийн багадаа 5 орон таарахад 3 сая, 4 орон таарсан тохиолдолд хагас сая төгрөгийн аздан болно. За
тэгээ live HD болон үлцэдлээ үзэж байгаа. Эрхэм хүндэт үзэгчид та бүхэн маань ардын хувьсгалын 105 жилийн ойрдчилсан хувьсгалын 36 жилийн одоо үндэсний их баяр наадмынхаа Азиан докторд яг одоо энэ цаг үедээ нэгдэн оролцоороо үзэгчид та бүхнийг урьж байна. За манайхаа яг одоо энэ цаг үедээ Монгол суглаа хөтөлбөрийнхөө хамгийн бага үнийн дүнгээр оролцох боломжтой сайхан мөнгөн багцаа сонгоод ердөө 20,000 төгрөгөөр нэгдэн оролцоороо гэж таныг урьж байна. За яг одоо шууд нэвтрүүлгээ баяр наадмын үдэш үзэж байгаа үзэгчдийгээ би 20,000-аар ороод ирээсэй гэж хүсэж байна. 60,000-аар алтан багцаа аваад ороод ирэх юм бол гэхдээ та хэд маань наадмынхаа хос автомашины тохиролд оролцсон шүү. За би орж ирсэн хүмүүсийн дугаараадын заримын дуудаж байгаа, зарим үзэгчдийн дугаараадын дуудахгүйгээр өнгөрүүлчих юм бол миний дугаарыг дуудсангүйгээр та хэд маань надад битгий гомдоорой. Ердөөсөө санаа зовох шаардлагагүй шүү. Та хэдийн гар утсны дугаар цуглааны код нь илгээгдэж очино. Тэрүүгээрээ л та тохиролдод оролцсон шүү дээ, тийм ээ. Яг хөө систем ачааллын үүднээс бол одоо дугаар нь цаана орох, дээр дороо орох тийм. Би зарим хүмүүсийн дугаарыг дуудахгүй байх асуудал бол зүгээр байх асуудал шүү. Энэ дэр манайхан их одоо юу яадаг юм бэлээ шүү. Их одоо эмзэгэлдэг юм бэлээ. Их одоо ач холбогдол өгдөг юм бэлээ шүү. Энэ дэр бол ердөөсөө санаа зовох шаардлагагүй. Та гүйлгээгээ зөв зүтэл хийгээд ороод ирвэл те дансны дугаар доор харагдчихээн хаан банкны дансаага гүйлгээний утган дээр зөвхөн дугаараа бичээрэй гэд би бас энийг бүр дахин хэлмээр манайхан гүйлгээний утган дээр нэрээ бичиж илгээж байгаа хүмүүс гарч те энэ дээр бас нэг бяцхан зүйлийг хэлье. Би ингээ ганцаараа те та нар маань олуулаа. Тэгээд ер нь бол одоо бүтэн цаг 30 минутын шууд нэвтрүүлгийг хүргэж байхад одоо та хэдтэй бол бид маш ойлгомжтой одоо мэдээллийг хүргэх гэж зорж байгаа. Тэгэхээр манайхан ингээ сайн сонсож байгаад те ойлголтоо аваад сайхан зөв зүйтэйг үл хийж оролцоороо. Тэгээд шууд нэвтрүүлгийн үеэр яаж цуглаа авахыг хэлж байгаа, хідэн төгөөрөөр оролцоод хідэн суглаа авахыг хэлж байгаа. Тэгээд оролцоод хизээ ямар тохиролд оролцохыг хэлж байгаа те. Тэр манайхан буруу гүйлгээ хийгээд ороод ирэх юм бол за ялангуяа одоо энэ нөгөө нэг баяр наадмын өдрүүдэд чинь нөгөө офисын ажилтнууд амарсан. Нэвтрүүлэг бол яваад ингээд уран бүтээлчд хөтлөгч нар найруулагч нар бид нар ч одоо тогтсон цагтаа ирчээл нэвтрүүлгээ явуулаад тарна штэ тий. Ингээл одоо наадмаар ажиллаад байна гэж байхгүй. Яг шууд нэвтрүүлгээ явуулчаад бас хуушуур буузаа идэх гээд яваад өгнө. Тэгвэл нөгөө нэг гүйлгээгээ буруу хийсэн хүмүүс одоо нөгөө өдөр мөдрийн нэвтрүүлэг орой моройны нэвтрүүлгээр тэг гүйлгээгээ буруу хийсэн хүмүүс чинь залгаад манай нөгөө нэг лавлах хоцроо залгаад sorry тэр хүмүүс чинь нөгөө операторууд чинь байхгүй шүү дээ тий шүн мөн ингээд офисын ажилтнууд ажиллахгүй болохоор утсан авахгүй тэгмүүд та хэд маань стандараа үнэ юм уу худлаа юм уу попа гэд нэрвтэд одоо тий эхэлж байгаа байхгүй тэгэхээр манайха энийг би бол одоо яах вэ одоо стол нөгөө нэг одоо тий шууд нэвтрүүлэг гэхдээ яг би бас та хэдтэй нөгөө нэг ингээд ердөөсөө айгу анзаарч хэлдэггүй хэрнээ анхааруултай зүйлийг хэлээд байгаа байхгүй тий энэ зүрт энгийн зүйлээс одоо нөгөө ацтан болох боломжтой нь эхлээд байгаа байхгүй наандаж цуглаагаа зөв авахаас сая нэг оролцогч 100,000 төгрөгөөр оролцсон настай хүн байгаа. Тэгснэ ингээд гүйлгээний утган дээр дугаараа бичээгүй тэгэхээр операторууд маань одоо амраа явцсан. Би азар нэг операторын утас авч таарлаа зөндөө залгаад ахаар гэсэн чинь гүйлгээний утган дээр дугаараа бичээгүй оролцсон. Тэгээд тэр хүн бол одоо нөгөө наадмынхаа тохиролд оролцох боломжгүй байгаа байхгүй юу. Хэрвээ би одоо азар тэр утсыг авч таараг бол тий гих жишээ нь тэгэхээр манайхан гүйлгээний утган дээр заавал дугаараа бичээрэй. Тэгээ гүйлгээний утган дээр бүр зүгээр нэгийн тоо 50 явуулцдаг, нэрээ бичээд явуулцдаг. Тэгэх юм бол алдаатай гүйлгээ болно. Та нөгөө Аз яндогоо ингээд буруу зүрүү болгочих гээд шүү дээ. Тэгэхээр гүйлгээнийхээ утган дээр заавал дугаараа бичээрэй гэдэг нэг юм энгийн зүйлийг манайхан сануулъя. Энтэй энгийн юм шиг боловч их чухал зүйл шүү, тийм ээ. Та хэд маань зөв оролцож зөв гүйлгээ хийж суглааныхаа дугаарыг авч хэдүүлээ тохиролтой оролцоод сайхан азтан болно шүү дээ, тий. Гоё азтан болоод аз жаргал мэдрэн шүү дээ энэ баяр наадмаараа, тийм үү манайхаа. За тэгээд энэ цаг өчид одоо энийг анхааруулж хэлмээр байна. Нэгдүгээр, хоёрдугаарт за мөнгөн багцтай хэдүүлээ 20,000-аар оролцож болно. 20 ширхэг суглаатай болно. За одоо гол зүйл бол яах яргагүй алтан багц. Би болоод алтан багцаа ярмаар байна. Live HD үлзий телевизийнхаа үчи нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчдээ Монгол суглаа хөтөлбөрийнхөө хамгийн үн цэнтэй хонжирыг багтаасан алтан багцаа сонгож оролцоорой гэж бол хэлмээр байна. За алтан багцад оролцоход 3 төрлийн үнийн дүнгийн сонголт байна. Та боломж бололцоогоор бодож байгаад шийдвэр гаргаад гаргаад сайхан ороод ирээрэй. 60,000, 100,000, 200,000. За 400,000 гэдэг бас би гоё зүйлийг оруулж ирсэн байгаа шүү манайхаа. За 400,000-аар оролцох юм бол та 400 суглаатай болно. За 60,000-аар оролцоход та 60 суглаатай, 100,000-аар оролцоход та 100 суглаатай, 200,000-аар оролцоход та 200 суглаатай, тэгээ 400,000-аар оролцоход та 400 суглаатай болно. За тэгээд ердөөсөө ийм байгаа. Алтан багцтай та оролцлоо. Алтан багцынхаа өдөр тутмын тохиролд нэг удаа оролцсон. За хамгийн гол тохирол бол наадмын урамшууллага манайхаа 7 сарын 15-нд плюс 30, 7 сарын 20-нд хараар. За ер нь бол би бас түрүүн бас хэлсэн Монгол суглаа хөтөлбөр жил болгоны үндэсний их баяр наадмаар бол ер нь цагаан сараарч тэр те бас уламжлалт баяруудаараа бид нар бол нэг автомашины урамшуул нэг л автомашиныг өгдөг байсан бол энэ жил бид нар хос автомашиныг өгж байгаагаараа бас их гоё онцлогтой жил болж байна. Тэгээд тийм болохоор би
яг одоо телевизээ үзэж байгаа манай хөтөлбөрийг мэддэггүй, үзэж байгаагүй, анх удаа оролцох гэж байгаа, анх удаа үзэж байгаа хүмүүсийг ч гэсэн заавал Яндогоос ирж оролцоосоо гэж хүсэж байна. Та хамгийн багадаа 60,000-аар оролцож Яндогоос орой тий. За олон суглаатай оролцъё гэвэл 100,000-аар оролцож 100 суглаа авна. 200,000-аар оролцож та 200 суглаа авна. 400,000-аар оролцож та 400 суглаа авна. Би алтан багцыг сонгоод оролцож ирсэн хүмүүстэй энэ гоё бас эрхийн бичгийг бэлэглэнэ. Энэ бол зүгээр бэлэг шүү манайхан. За тэгээд нөгөө бас нэг ийм ойлголт байна. Тэ эрхийн бичиг hodьсын тэрийг авъя гэж ярьж байгаа байхгүй манайхан. Энэ бол одоо хонжуур биш шүү дээ манайхан. Энэ бол гоё алтан багцыг сонгоод ороод ирсэн хүмүүсийнхаа одоо оролцоог нь мэлааж өгж байгаа бэлэг юм аа. Энэ ямар учир жанцантай гэхээр хөх хотод бүтэн биеийн шинжилгээнд хамрагдах одоо эрхийн бичиг байгаа шүү гэдэг бас хэлье. За тэгээд 60,000-аар алтан багцтай оролцсон бүх хүнд бол эрхийн бичиг авах эрх нь үүсэж байгаа. Зарим хүмүүс миний дугаарыг дуудахгүй байна. Яасан та таньдаг хүмүүстээ эрхийн бичиг өгж байгаа мó гэж бас ууралж загналаа намайг түрүү. Тэгэхээр sorry тий бүгдээрэнд нь үүсэж байгаа. Зарим хүмүүсийн дугааруудыг дуудахгүй өнгөрцөн бол уучлаарай манайхаа намайг бити загнаараа гуйж шүү тий. Би бас олон хүнд загнуулаад бас жоохон айгаад байна. 60,000, 100,000, 200,000, 400,000-аар орж байгаа бүх хүн алтан багцыг авсан бүх хүндээ эрхийн бичиг авах эрх нь үүсэж байгаа шүү манайхаа. Заяа зарим хүмүүсийг нөгөө нэг онцолж хэлээ. Зарим нь одоо хэлэхгүй үлдээчгээр одоо намайг таад маань надад өгсөнгүү тий гэж бодож гэн үгүй бүгдээрээ авах хэрэгтэй шүү манайхаа. Тэгээд энэ дугааруудын дуудсангүй гэж таад маань намайг надад битгий гомдоороо манайхаа. За ердөөс бүгдэнд нь авах эрх үүсэж байгаа шүү гэдгийг бас нэвтрүүлгийнхаа үеэр онцолж хэлээ. 90-31 тэгтэг 23 60,000-аар нэгцэн. За одоо ингээд та жишээлбэл нэг эрхийн бичиг авах хэрэгтэй болж байгаа тий. За 85 50 30 та оролцогч тий бас одоо эрхийн бичиг авах хэрэгтэй боллоо. За 99 5,000 нэг маань одоо Монгол суглаа хөтөлбөрийн маань байнгын оролцогч ах маань Улаанбаатар хотын Баянгол дүүргээс орж ирдэг. Эрхэм одоо оролцогч ах маань орж ирсэн байна. Одоо манай байнгын оролцогч байгаа. Өмнө нь бас алтан багцыг сонгож оролцсон үзэгчдийн дунд олгогдсон нэмэлт одоо хөрхэн урамшууллын хүрээнд iPhone 17 хожиж байсан эрхэм оролцогч маань ороод ирсэн байна. Тэгээд манай Аздтан шүү дээ. Аздтан болж исэн манай. Энэ удаад ч гэсэн сайхан наадмынхаа Ази ондоос орохоор ороод ирсэн байна. Бас танд Ази ондоо амжилтыг хүсье. За 60,000-аар орж байгаа бүх хүмүүс бол сайхан нэг эрхийн бичгтэй болж байгаа шүү манайхаа. За 100,000-аар орж ирэх хүмүүс байна уу манайхаа. 100,000-аар ороод ирэх юм бол л штэ. 2 хос эрхийн бичиг өгнө. За 100,000-аар 100 суглаа аваад ороод ирэх юм бол одоо 2-2 хос эрхийн бичиг өгье гэж бодож байна манайхаа. За яг одоо энэ цаг үчтэй сайхан нэгдээд ороод ирээрээ. Бидний данс та бүхний өмнө нээлттэй байгаа шүү манайхаа. 52 22 тэгник 98 тоот дансанд та мөнгөнд дүнгээ шилжүүлээд гүйлгийнхаа утхан дээр бол зөвхөн гар утасныхаа дугаарыг бичиж илгээгээрэй. За тэрнээс гадна одоо алтан багцынхаа яг өдөр тутмын хонжуураас те та хэд маань яг юу хийж боломжтой юм бэ гэдэг мэдээллийг өргөе. Алтан багцад Lexus 600 3 өрөөдөр Cruise Tab автомашин 5 сая төгрөг 800,000 төгрөгийн хонжуур тэгээд сүүлийн 3 орон таргаад 60,000 төгрөгийн суглааны эрх байгаа манайхаа. За тэгээд ийм байна. Тэрнээс гадна алтан багцыг авснаар та өдөр тутмынхаа тохиролд оролцохоос нэг удаа оролцсон. Тэгээд 7 сарын 15-нд Cruise 30, 7 сарын 20-нд харьяар автомашины ядсан болно. За тэгээд энэ хоёр автомашины тохирол яг тэр өдрөө энэ телевизийнхаа эфирээр үзэн шүү манайхаа. Үлзий лайв ич телевизийнхаа эфирээр орой 22 цагаас эхэлдэг. Гэхдээ тохирол 23 цагаас хойш эхлэн нэг 23 цаг 30 минут гэхэд нэвтрүүлэг маань өндөрлөн. Тэгээ энийг би ингээд маш тодорхой хэлж байгаа шүү. Манайхаа ойлгоогүй байдэн шүү. Ойлгоогүй тохирол нь хизээ явах ингээл бас жоохон бухимдаад байдаг. Одоо 7 сарын 15 20-ны өдрөөл оролцсон шүү манайхаа. Тэгээд юу яа шүү. 23 цагаас хойш явагдана. За тэгэхээр манайхаа ердөөсөө те мэдээлэл бол юм байна. За ингээд манайхаа нэгдэн оролцсон ердөөсөө энэ цаг мөчөд ямар хурдан цаг хугацаа өнгөрөөд байна. За газ манайхаа алтан багцаа сонгоод одоо 100,000-аар ороод ирэх дараагийн оролцогчдыг хүлээж байна. За алтан багцынхаа хонжуурын санг танилцуулъя манайхаа. Алтан багцаас таны атгатав хамгийн супер хонжуур бол тавтай тухтай тансаг зэрэглээ Lexus 600 автомашин. За одоо автомашин сонирхогчдын бол хайрыг нь харцыг нь одоо булаадаг энэ сайхан автомашиныг одоо Баяр наадмынхаа энэ сайхан онцгой цаг мөчөдөд тийм ээ Аздтан болно гэдэг одоо итгэл сэтгэлээр дүүрэн нэгдэн оролцоорой гэж эрхэм үзэгчид та бүхнийг урьж байна. Аздтан болоход хамгийн гол нь итгэл тийм ээ Аздтан болно гэсэн өөртөө итгэлтэй оролцогчдыг үлрүүлж Ази ондоо дагдаг гэж манай үе үеийн Аздтнуудын сайхан хэлсэн үг байна. Монгол суглаа хөтөлбөр 5 жилийн хугацаанд тасралтгүйгээр үйл ажиллагаа өргөж 30,000 айл гэр бүл манай хөтөлбөрөөс Аздтан болж ёндоорсон байдаг юм аа. 8 тэрбум төгрөгийн хонжуурыг бид Аздтнуудад олгосон байна. Баяр наадмын энэ сайхан цаг мөчүүдэд тийм ээ баярын сайхан урамшуултай, баярын сайхан автомашин 2-2 хос автомашины урамшуултай байгаа энэ цаг мөчид та бүхэн маань нэг удаагийн худалдаж авсан суглагаараа алтан багцын өдөр тутмын тохиролд оныг оролцсон. 7 сарын 15-нд Cruise 30 20-нд харьяар автомашин гээд 3-3 тохиролд одоо гурвууланд нэг удаа худалдаж авсан суглагаараа оролцлоо. Тэгэхээр бол би үзэгчтэйгээ их гоё даацтай оролцоорой гэж хүсмээр байна. Олон суглаатай оролцоорой гэж хүсмээр байна шүү манайхаа. За 400,000 төгрөгийн гүйлгээр орж ирэх оролцогчд маань бас нээлттэй байна.
200 мянгаар оролцох боломжтой, 100 мянгаар оролцох боломжтой. За 100 мянган төгрөгөөр одоохондоо орж ирээгүй байна. 60 мянгаар ороод дараагийнхаа оролцогчдыг урьж байна. Манайха яг одоо энэ цаг үедээ нэгдээ оролцъё. За Алтан багцын хонжирын сангийн ноён оргил бол яахын аргагүй Lexus 600 500 гаруй сая төгрөгийн үнэтэй тансаг зэрэглэлийн автомашиныг хожоод аавна гэдэг бол хүний амьдралд бас одоо сайхан те боломж шүү. Амьдралдаа бас ийм гоё үн цэнтэй хонжирыг атгаад авбал гоё Азийн юм гээд хайрлаж нандинаад тийм ээ Азийн юм одоо энэ сайхан унаж идэлж хэрглэж болно. Эсвэл одоо худалдан борлуулаад арай төсөрхөн машин худалдаж аваад үлдсэн мөнгөөр нь банкндагаа зээлээ дарна уу, байр авна уу, тэ бизнес хийн үү, таны сонголтын асуудлаа. За хамгийн гол нь оролцсон хэдүүлээ, оролцох хэрэгтэй. Та энэ цаг мөчид нэвтрүүлгээ үзчихвэл бүр заавал оролцоорой. Нэвтрүүлгээ үзэж байгаа хэрнээ тэр хүн нөгөө ацтан болохоо мэдхгүйгээр ингээд үзээдлээдэг олон удаа үзэж явсаар нэг өдөр нэгдэж оролцоод анхныхаа авсан суглагаар ацтан болдог хүмүүс байна. Тэгэхээр бол өмнө үзэж яхад бол танд бол Аз юмд амьдралттай нэргэн тойронд нэргэлдээд таныг суглаа авахыг хүлээгээд байсан байгаа шүү манайха. За тэгэхээр яг одоо 60 мянгаар нэгдэд ороод дараагийнхаа оролцогчдыг урьж байна. 100 мянгаар байна уу манайха? 100 мянган төгрөгөөр хамгийн түрүүнд салхийг хаглаад ороод ирэх одоо оролцогч байвал яг одоо нэгдээ оролцъё. За тэгээ сайхан зарим хүмүүс рүүгээ залгаад яри. За тэгээд энэ цаг үчид үзэгчтэй Алтан багцаа сонгож оролцсноор таны очих дараагийн хонжир бол хотын төвийн 3 өрөө байр байна. За Монгол суглаа хөтөлбөрөөс одоогоор бид 11 азтанд бол байр өгсөн байна. 20 мянгаар, 60 мянгаар, 100 мянгаар байртай болсон байна манайхан. Тэгээ ялангуяа би энэ залуу хосуудыгаа бол энэ орон сууцныхаа төлөө сайхан нэгдээд ороод ирээсэй гэж бол их гоё урих дуртай. Тэгэхээр яг одоо энэ цаг мөчид манай залуучууд маань хосууд маань тий энэ гал морин жилдээ галголомтон бадраа жүрх тусаарлаж байртай болохоор зорж байгаа залуучуудыгаа би бас одоо Алтан багцынхаа 3 өрөө байрныхаа төлөө Баяр наадмынхаа Аз Ёндоог сороод автомашины хос 2 машины тохиролдоо оролцох боломжоо зэрэг бүгдийг нэг удаа авсан суглаагаараа тийм ээ сайхан оролцох боломжоо аваад энэ цаг мөчид оролцохгүй бол өөр хизээ оролцох юм бэ үзэгчтэй ийм сайхан Баяр наадмын цаг мөчүүдэд тийм ээ Монгол суглаа хөтөлбөр тийм ээ Монгол хүн бүрт зориулагдсан. Тэгэхээр яг одоо энэ цаг мөчид одоо сайхан Баяр наадмынхаа цаг мөчид Аз Ёндоогоос ирээд одоо амжиж нэгдэн оролцоорой гэж үзэгч та бүхнийгээ урьж байна манайхаа. За яг одоо Алтан багцаа сонгоо 60 мянгаар ороод ирэх дараагийнхаа оролцогчдыг урьж байна. 60 мянгаар та бүр амьдралдаа маш том боломжийг авах гэж байна. За Алтан багцаас 3 дахь хонжууртай нь бол одоо хожих 3 дахь хонжур бол Прус 50. Шатуун баг зарцуулнаа. Шинэ загварын автомашин байна өө. Тэгээ 60 мянгаар 100 мянгаар бол Прус 50-ыг одоо Монгол суглаа хөтөлбөрөөс бол маш олон азтан атгаж авсан. Би бол нэг хүнд одоо нэг өдөрт 2-2 зэрэг одоо азтандаас Прус 50-ыг гардуулж байлаа гэж одоо ийм Прус 50-ын азтнууд маань одоо үзэж байгаа Дархан хотоос үзэж байгаа Баянгар аймгаас үзэж байгаа Замын үдээс үзэж байгаа Замын үдээс их цэцэг игч маань байгаа. Тэгээд одоо гэр бүлэрээ оролцоод Прус 50-ыг үзсэн Дархан хотоос манай одоо тий тусгай хүчний одоо цагтаа бас манай оролцогч байгаа шүү дээ. Одоо нэрийг бүр мартсан байна шүү дээ. Яана уучлаа. За тэгээд ер нь бол тэгээд зөндөө азтнууд маань Баянгар аймгаас одоо Сумын арга малчин ах ягч хоёр манай бас одоо байнгын оролцогч үзэгчд маань магадгүй бас энэ шүн үзчихэж магадгүй шүү. Манайхаа Яндоогоос өрөөд наадмын Яндоогоос өрөөд ороод ирээрээ. За манай Алтан багцаас та хамгийн багадаа 5 сая төгрөг хожно. Тэгээд 800 мянган төгрөг. Алтан багц бол яахын аргагүй цол дагаж бэр гэж юу вэ гэвэл Алтан багц л байгаа. За тэгээд Алтан багцтай та бүх маань энэ цаг үедээ яг одоо амжиж нэгдээ оролцоорой. Бидний данс таны өмнө нээлттэй байна. За 99 380-тай оролцогч маань 60 мянгаар нэгдэжээ. Баяр хүргэе. За манайхаа энэ цаг үедээ би зарим оролцогчдынхаа дугааруудыг дуудахгүй байвал та хэд маань санаа зовох шаардлагагүй шүү тий. Миний дугаарыг дуудсангүй гэж та бүхэн маань би бүх бухимдаараа шаналаараа суглаагаа худалдаж ав. Та хамгийн гол нь зөв зүйтэй оролцсон л бол таны суглааны код таны гар утсанд илгээгдэн очино. За код илгээгдэн очиход жоохон хүлээгдэл үүсч байж магадгүй. Энэ дээр бас та бүхэн бухимдах шаардлагагүй. Код очисон л бол та цагийн дараа ч очиж болно. Ердөөсөө тий ердөө шаардлагагүй. Гэтэ энэ цаг үчид бид олох хурдан явуулахаар одоо хичээж ажиллаж байгаа шүү. Баяр наадмын бас онцгой цаг мөчүүд болж байгаа учраас тийм ээ. Бид ч одоо шууд нэвтрүүлгээ хийдий нэвтрүүлгээ явуулж байгаа ч гэсэн бас нөгөө нэг баяр наадам болохоор одоо бас ингээ зарим хүмүүс маань бас жоохон амраад наашаа цаашаа яваад байгаа. Гэхдээ одоо манайхаа ороод ир. За би 88 биш 93 80 98 манай 60 мянгаар ороод ирсэн юм шүү. За танд би нэг эрхийн бичээ өгж байгаа шүү. За манайхаа. За тэгээд ийм байна. Эрхийн бичээ яаж авах вэ гэхээр баяр наадам дуусаад ажил төрөл сайхан эргээд цугларахад 20 моринд манайхаа залгаад тий манай лавлах утас манайхаа 16-наас нааш ажилд орохгүй шүү манайхаа. Тэгээд лавлах утасны операторууд маань амраад явсан байгаа. Оператор маань тэгэхээр 7 сарын
16 хавцаа шүү манайхаа ер нь бол уцаа аваад эхлэх юм шүү. За манайхаа эрхийн бичиг авах хэрэгтэй болж байгаа хүмүүс маань заавал бүр өнөө маргаашгүй ингээд давхцаад ингээд нэг амар тийм яруу биш тайван энэ эрхийн бичиг өөрөө хагас жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Тэгээ 20 моринд манайхаа ярьж байгаад ирээд цахаа авчаар орон нутгаас орж байгаа хүмүүс маань бол хотод байгаа үр хөвгтүүдээ ах дүүнрээ явуулаад авахулчих болно. За хотоос оролцож байгаа хүмүүс маань өөртөө сайхан хурж ирээд аваараа. 99-ийг 25 та оролцож манай байнгын оролцогч байх шүү. Байнгын гэж яг манад орж исэн оролцогч байх шиг байна шүү тий. Миний санаж байгаагаар нэг одоо тийм Улаанбаатартаас оролцогч юм болов уу гэж бодож байна. За 60 мянгаар ороод ирсэн. За манайхаа 60 мянгаар нэгдээ. Тэгээ би бас нэг зүйлийг хэлмээр байна. Манайхаа энэ цаг мөчид одоо лайв ичтэй болон үлзий телевизийн маань шууд нэвтрүүлэх хүрч байгаа. Манайхаа мөнгөн багцаас сонгоод 20 мянган төгрөгөөр оролцох боломжтой байгаа. Хүрл агцтай 10 мянгаар оролцох боломжтой байгаа. Алтан багцтай хэдүүлээ 60 мянгаар, хамгийн багадаа 60 мянгаар оролцсон. Тэгээд 100 мянгаар оролцсон. Тэгээд 200 мянгаар оролцох боломж нь байдгийн шүү манайхаа. За яг одоо энэ цаг мөчид алтан багцаас сонгож оролцъё. Та бүхэн маань алтан багцаас сонгож оролцсноор танд ямар гоё боломж үүсэх юм бэ гэхээр гоё одоо 7 сарын 15-нд нэгэн сайхан айлд одоо Прус 30-ыг өглөө. 7 сарын 20-нд бас нэгэн айлд харьяар автомашиныг өглөө. Тэгээд жил болгоны үндэсний их баяр наадмаар бид бол одоо нэг автомашины урамшууллыг зарладаг. За та хэд маань санаж байвал одоо Jelly брендийн 2 ч автомашиныг өгч ирсэн. Jelly Monjaro, Jelly Immigrant. За тэгээд гоё RX өгч ийлаа. За харьяарыг бас өгч ирсэн. Тэгээд ер нь бол энэ баяр наадмаар сарчны баяраар юм гоё автомашины урамшууллыг дандаа зарладаг. Тэгээ энэ жилийн баяр наадмын урамшуул бол яахын аргагүй бүр 2 хос автомашин гэдгээр бол одоо оролцогчдын анхаарлын төвд бол байгаа. Тэгэхээр яг одоо та бүхэн маань энэ цаг мөчтөө алтан багцаа заавал сонгож оролцоорой. Алтан багцаа сонгож оролцсон үзэгчид мал наадмын тохиолдолд оролцсон гэсэн үг тий. За тэгээд 7 сарын 15-ны Прус 30-ыг хийн хожих уу? 20-ны харьяар автомашиныг хийн хожих уу манайхаа? За яг одоо энэ цаг мөчид 100 мянгаар оролцох үзэгчдийг урьж байна. 100 мянгаар ороод ирэх юм бол та надаас 2-2 хос эрхийн бичгийн эзэн болно шүү дээ. Энэ бол нэмэлт бэлэг шүү манайхаа. Бэлэг 100 мянгаар оролцсон бол та 100 суулаатай болно. Уг нь бол 100 мянгаар оролцоход 20 суулаатай болдог байхгүй тий. Тэгээ одоо хардаа үндсэн үнээс ийм гайхалтай хямдарсан байгаа. За яг одоо энэ цагт манайхаа 100 мянгаар оролцох хамгийн түрүүнд орж ирэх оролцогчийг урьж байна. 100 мянган төгрөгөөр нэгдэм манайхаа 52 22 тэгний 98 98 тоод таансан. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлээд за 100 мянгаар ороод ирэх ердөөсөө эхний 6 хүнд бол тий сайхан одоо 2 хос эрхийн бичиг Хөх хотод бүтэн биеийн шинжилгээнд үн төлбөргүй хамраагдах эрхийн бичиг байгаа. Энэ бол манайхаа бүтэн биеийн шинжилгээнд үн төлбөргүй хамраагдах эрхийн бичиг нь байгаа шүү манайхаа тий. За тэгээд яг одоо амжилт нэгдээ оролцъё. Алтан багцаа сонгож ер нь та 100 мянган төгрөгөөр оролцоо 100 суулаатай болсноор алтан багцынхаа өдөр тутмын тохиолдолд нэг удаа оролцохоос гадна гол нь наадмын тохирол нь шүү дээ манайхаа. Тэгээд энэ 7 сарын 15, 7 сарын 20-ны баяр наадмын тохирлуудад бол хэдэн ч орон таарсан хамаагүй бид нар тэр өдөр азснаа заавал тодруулна. Яагаад гэвэл нөгөө нэг нэмэлт урамшууллын тохирол нөгөө нэг одоо баярын тохирлууд ч угаасаа л тэгж явагддаг тий. Бид нар тодортол нь хайсаар агаад заавал тодруулдаг. Тэрнээс заавал одоо 8 орон таарч иж одоо олгоноо гэдэг болцолгүй тий. Энд ч одоо баяр наадмын урамшуулал юм чинь заавал тэр өдрөө тодорно. Тэгэл тэр өдөр нэгэн сайхан айл гэр бүл одоо автомашин одоо очихдээ манайхан тэгээд азтаа аавын хүү ээжийн охин заавал оролцоороо. Тэгээд гоё ихтгэлтэй оролцоороо. Одоо ямар оролцогч тий хаанаас оролцсон хэн гэдэг оролцогч маань яг одоо 100 мянгаар оролцоод яг одоо 200 мянгаар оролцоод, яг одоо 60 мянгаар оролцоод, яг одоо 400 мянгаар оролцоод энэ гоё боломжуудыг атгаж аваад наадмын тэр гоё харьяар автомашинаа өөрийн болгох бол тэрхүү одоо Прус 30 машиныг атгаад авах бол тий. Тэгээ Прус 30 маркийн автомашины тухайд бол Монгол Суглаа хөтөлбөрийн хамгийн олон азны хоцсон автомашин байдаг. Шатхуун зарцуулт багтаа эдийн засаг тэмнэлттэй сайхан автомашин байна шүү дээ. Бидний өдөр тутмын хэрэгцээнд бол тохиромжтой. Харьяар сүүлийн үеийн он залуу харьяар өгнө. Он залуу харьяар бас их гоё болсон байлаа шүү дээ ер нь тий. Тэгээд бид ч одоо ер нь бол сүүлийн үед маш олон харьяарыг өгөөд байгаа. Хамгийн сүүлд Завхан аймгийн Их ус сумаас Баясгалан ах маань 160 мянгаар оролцоод харьяартай болсон. Ах нь бол одоо нутгийнхаа хайрхныхаа одоо тахилгад явахдаа шинэ машинтай очноо гэж бодож ийсэн гэл одоо үнэхээр хөөрхөн тэгээд одоо их гоё одоо тий азтан амлсан ах маань бол одоо маш их гоё баяр баясгалтайгаар одоо ирж сайхан автомашин авсан да. Тэгээ 160 мянгаар гэдэг нь 60 мянгаар нэг 100 мянгаар нэг оролцсон гэсэн 2 удаа. Нэг дор 2 удаа оролцсон. Олон суглаатай оролцох тусам үзэгчдийн маань азтан болох боломж тэр чинээр өндөр байдгаа гэж би бол үзэгчдэд байнга хэлдэг. Энэ бол одоо яхын аргагүй л одоо биттэй зүйл шүү дээ тий. Одоо миний би 4 жилийн хугацаанд үзэгчдэдээ Монгол суулгааныхаа шууд нэвтрүүлгийг өдөр бүр тасралтгүйгээр одоо хүргэлээ. 7 хоногийн 7 өдөр бүр студиэсээ шууд нэвтрүүлгээ хүргэж одоо олон азтан тодорхойг одоо хажууд иргэдээс нь харж өөрсдөө азтан болсон юм шиг л одоо баярлаж суулаа. Тэгээд яхаа аргагүй олон суглаатай оролцсон үнэхээр давуу талтай шүү үзэгчтэй. Тэгээ яг одоо энэ цаг үчи 100 мянган төгрөгийг үлгээр хамгийн түрүүнд орж ирэх оролцогчийг урьж байна. 100 мянган төгрөгийг үлгээр одоо орж ирсэн оролцогч нь байхгүй байна. Яг одоо нэгдэм манайхаа
100,000 төгрөгөөр ороод ирэх юм бол та 100 суглаатай болно. 100,000 төгрөгөөр орж ирж байгаа бүх үзэгчид маань надаас 2-2 хос эрхийн бичиг бэлгэн даван шүү манайха. За одоо энэ цагт нэгдэн оролцъё. 52 22 нэг 98 тоод тансанд та 100,000 төгрөгөөр шилжүүлээд гүйлгийн утхан дээр зөвхөн гар утсынхаа дугаарыг бичиж оруулсараа. Наадмын яндагоо соророо манайха. За тэгээд наадмынхаа сайхан автомашиныг атгаад авандаа. 2-2 одоо хос автомашиныг нэг аттай хоцох юм болов. Бас тэгвэл одоо үнэхээр том аз яндаа шүү дээ тий. Гэхдээ бас яг 2-2 айлыг бас гоё наадмаар гоё баярлуулъя л да тийм ээ. За манайхан 100,000 төгрөгийг үлгээр ордог дараагийнхаа оролцоогчдыг урьж байна. Энэ цаг үчид даасны дугаар нээлттэй байна. Үзэгч та бүхэндээ энэ цаг үчид манай хөтөлбөрөөс тодорсон азтны сэтгэл хэсэг орныхоо мэдээллийг хүргээд эргээд студиэсээ уулзцаая үзэгчтэй. Азтан бос санамсргүй тэгэхээр азтан бос. Зөв. Энэ 4 сард нэг эх орны шиг гээд нэг 300,000 төгрөг хүмүүс тараажсэн шүү Тэ. дээ. Тэргээр Тэрүүгээр аз яндагоо утсан биш. Гарна авч ирсэн. Тэгээд тавдырныхын хоёрыг 7 суглаатаа тэгээ аваад нөгөө мартсан байсан. За. Ерөнхийдөө суглаан оролцдог машин тэрэгний суглаанд. Миний утасны дугаар 200 хайжсэн шүү дээ. За. 200 Тий. Зурд үзчихсэн хүмүүс даалгаад би өөрөө шийдэх. Тэгээд ишээ ажиснаа л. Үнэхээр аз одно гэсэн сайхан өдөр байжээ. Тэгээд үнэхээр Монгол суглаа бас чин шудраг үнж болдгийг бас нэг үнэн шүү гэдгийг бас баталж өгж байгаа. Танд бас баярлалаа. Тэгээд нийт ажил амьдралын сайхан бүхэн хамгийн сайн бүхэн өгсөөрөө. За. Аз одно үргэлж хийх багталтай. Суглаа ер нь яг үнэн байдаг уу гэдгийг яг баталж ингэж нэг контент маягийн болоод барилж байгаа бөхчүүдээс ингэж сонгож залгуулсан юм аа энэ ингээд шууд дамжуулж байгаа байхгүй юу энэ. За. За баярлалаа. Монгол суглаа хөтөлбөрийн цаасан суглаа тохирлын Toyota Prius 30 маркийн автомашиныг хоцсон азтай эрхэнтэй үзэгч та бүхнийгээ урьдчилан залгалж байгаа Тойлог Тата байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. За сайн байцгаана уу? Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос оролцож байна. Содмол хөхтэй байна. За, азтан болсон сэтгэл хэрэг нь яг тэр үед азтан болсон гэдэг дуудлага авахд хэр байсан их ч вэ? Их баяртай байсан. Азын суглаа гэж юу нүн байдаг юм бэ? Өмнө та юу гэж бодож байсан? Би урд нь бас азтан болдог байсан. Доод баг зэрэг. Тэгээ азыг бодлоос би үнэн гэж боддог. Тэгээд нэг түрүүнд нь 2 яваад 3 дахь суглаан дээр бүрээс маш чадсан. Гахалтай азтай байна. Тэгээ Монгол хүн бүр азтай, яндатай тэр тусмаа төмөр сайхан хүлгээ хожижсан. За өнөөдөр бас нутгийн зөв хөлийн жалаад залах гэж байгаа азтай эрхэм ихчтэй Монгол хүмүүнийхээ зүгээс дахин халуун баяр хүргэж азтан болсон батламжийг нь уншин ардуулъя. Батламж эрхэм хүндэт Содон бал овогтой Бямб танаа. Монгол суглаа төсөл хөтөлбөрийн 24 оны 11 сарын 17-нд явагдсан цаасан суглаа тохиролт Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас оролцож Азиандаа алгандаа багтааж азтнаар тодорч Toyota Prius 30 маркийн автомашины азтан болсонтой халуун баяр хүргэж хонжирыг гардуулан энэхүү батламжийг хадгалуулв. Монгол суглааг Монгол хүмүүст зориуллаа. Монгол суглаа компани 25 оны 1 сарын 15 гэсэн байна. За, эрхэм ихчтэй халуун баяр хүргэе. Батламж Ус цалгичлаас баярлам ийм гахалтай өдөр тохиолж байна. Монгол суглаа хөтөлбөрийн 4 сарын 1-ний өдрөөс эхлэн 5 сарын 11-ний өдөр хүртэл 60,000 төгрөгөөс дээш гэсэн үнийн дүнгээр оролцсон эрхэм хүндтэй үзэгчдийн дундаас тодорсон хавар ирлээ Аз ирлээ хөтөлбөрийн супер азтнууд маань ирсэн байна. Үзэгчдээ халуун баяр хүргээрэй. Монгол суглаа хөтөлбөрийн зочин хойморт инхүү хараар 65 автомашины маань эрхэм хүндтэй супер азтнууд маань зочлон барилгын ажлын ирсэн байна. Баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. Та хүндээ ажлын өндөр амжилт хүсье. Хонжир одсон сэтгэл маш өндөр байна. Хараар 65 автомашин ажиллаа. Би Захан аймгийн их уул сумын Зартогийн Эрдэнэ хогтой байслан гэдэг юм байна. Суглаа гэдэг үний юм байна. Их баяртай байна. Жаахан толгомдаад байна. Тэр мэдээж маш гоё байсан. Амар баярсан. Тэр шилэгч ярих зүг бол толгомдоод баярлаа зөв өөрөөр. Би бол унтчихсан. Чинь
суглаа гэхээр гайхаад сэрсэн чинь машин орлоо гэхээр босч ирэл ваа гэж орсон. Одоо уулт шахнаас гараагүй дээ. Би их 60,000-аар нэг суглаа, сүүлд нь 100,000-аар аваад тэгээ хатсан. Би тэгээд ямар ч байсан отгонд гэрээ тавилганд нэг машин унаад очин гээд бодсон. Тэгээ суглаанд оролцсон. Энэ суглаастай маш үнэн шударга юм байна. Нутгийнхаа зам олон бүгд нь ирүүлэг хамгийн сайн хамгааны өсөөрөө. Тэгээ тав хүмүүний суглаанд оролцож байгаарай. Суглааг ихлээд авахтаа хүн өрөөж аммаар юм лээ. Өрөөгөө сайхан атгаад юу бодож байгаа 9 цагаан үедээ хийж. За эргэн тавтай байрал үзэгчтэй дөнгөж сая Завхан аймгийн их уул сумаас 160,000 төгрөгийн суглагаар оролцож харьяар автомашиныг хоцсон Баясгалан ах одоо гэр бүлийнхаа хүнтэй хамтдаа хонжоороо гардан авахар ирсэн тэр цаг мөчийн ярилцлагыг танд хүргэж байлаа. За тэгээд энэ удаад ч гэсэн манайхаас Баяр наадмынхаа Аз ёндог сориороо Монгол суглах хөтөлбөрөөс үндэсний их Баяр наадамд зориулсан хос автомашинтай урамшууллаа зарласан байгаа. Тэгээд та бүхэн маань энэ цаг мөчтөө хайртай гэр бүлдээ, хайртай ээжидээ, аавдаа, хайртай хандаа автомашины азтан болоорой гэд гүйлгэнийхаа утхан дээр тухайн хүнийх нь гар утасны дугаарыг бичиж суглааны кодыг илгээж болно шүү. Хэн нэгэнд бас гоё азтан болох амьдралынх нь бас гоё том гоё зүйлийг бэлгэлэхийг хүсвэл те. Тэгэд манайхан суглааны код нэг одоо те танд илгээгдэн очиход бас жоохон ачаалттай байгаа учраас жоохон удаж магадгүй. Энэ дээр ямар ч асуудал байхгүй те. Бүтэн 5 цагийн дараа ч очиж болно. Зарим тохиолдолд маргааш өдрөн ч очдог одоо кодууд байдаг. Гэхдээ энэ дээр бол одоо тэдэн цагийн дараа очлоо гэд ямар нэгэн асуудал тийм ээ хууль бус зүйл байхгүй. Хамгийн гол нь таныг одоо тохиролдоо оролцох цаг мөчид болцоод байхад бид нар кодыг явуулахгүй байгаад байгаа асуудал байхгүй шүү. Хэзээ ч тэгж байгаагүй гэдгийг бас энэ цаг мөчид онцолж хэлье. Тэгэхээр код очиход жоохон удаад байвал манайхан бас одоо тийм энэ дээр одоо бити стресс дээрээ тийм биднийг баг бас загнаарэ гэж хэлмээр байна. За тэгээд манайхан одоо эрдөөс 60,000-аар нэгдэн оролцох үзэгчдийг урьж байна. Тэгээ Монгол суглах хөтөлбөр үзэгчид та бүхэндээ алтан багцыг сонгож 60,000 төгрөг болон 100,000, 200,000-аар оролцох үзэгчдийн дунд одоо энэ сарын 15-нд Баяр наадмын Прус 30 маркийн автомашины тохирол 20 тарьяар автомашиныхаа тохирлыг явуулах гэж байна. За манайхаа яг одоо энэ цаг мөчид лайв ижтэй үлцэдлээ үзэж байгаа эрхэм үзэгч та бүхнийг алтан багцаа сонгож 60,000 төгрөгийн гүйлгээр орж ирэхийг урьж байна. За хамгийн бага та 60,000 төгрөгийн гүйлгээр оролцоод би танд Хөх хотод бүтэн биеийн шинжилгээнд үн төлбөргүй хамрагдах одоо нэг эрхийн бичгийг өглөө. За 100,000 төгрөгийн гүйлгээр орж ирсэн нэг ч оролцож байхгүй шүү дээ. 200,000-аар ч орж ирсэн байхгүй тий. 100,000-аар ороод ирэхээр одоо 5 хүнд шууд 2-2 хос эрхийн бичиг өглөө шүү үзэгчтэй. За тэгээ яг одоо энэ цаг үчид та бүхэн маань амжилт нэгдээ оролцоороо. За зарим оролцогчдын гар утсынхаа дугааруудыг дуутахгүй бол та бүхэн санаа зовох шаардлагагүй шүү гэдгийг бас дуулган хэлэхэд таатай байна. За тэгээд энэ цаг үчтэй амжилт нэгдээ оролцъё. Та бүхэн маань яг одоо амжилт нэгдэд ороод ирээрээ. Бидний данс та бүхний өмнө нээлттэй байна үзэгчтэй. Тэгэхээр та бүхэн маань яг одоо энэ цаг үчид алтан багцаа сонгоод за хамгийн багадаа 60,000-аар нэгдээ манайхаа 60,000-аар оролцъё. 100-аар оролцъё. За тэгээд хамгийн түрүүнд 53 тэг 53 гэдээ яасан гоё дугаартай оролцож аваад ирсэн. За баяр хүргэе та надаас 2-2 хос эрхийн бичгийн эзэн боллоо. За тэгээд 7 сарын 15-нд Прус 30-ийн тохиролд оролцсон манайхан 7 сарын 20-нд харьяар автомашины тохирлуудад оролцоолоо. За 100,000 төгрөгийг үлгээр нэгдэн оролцох дараагийн оролцогчдыг урьж байна үзэгчтэй. Яг одоо энэ цаг үчид та бүхэн маань 52 22 тэг 98 98 тоод дансанд мөнгөнд дүнгээ шилжүүлээд гүйлгээний утган дээр зөвхөн дугаараа бичиж оролцоороо 65 65 55. За мөн одоо хос эрхийн бичгийн эзэн болсон шүү. За 100,000 төгрөгөөр газ манайхаа нэгдээд ороод ирээрээ. Одоо энэ цаг үчид 60,000 100,000 200,000 300,000 400,000-аар оролцож байгаа бүх хүмүүс маань эрхийн бичиг авах эрх нь үүсэж байгаа шүү. Манайхаа зарим оролцогчдын дугаарын дуудахгүй бол надад эрхийн бичиг өгөхгүй болов уу гэж санаа зовох шаардлагагүй шүү. Манайхаа бүгдд нь олгох эрх үүсэж байгаа. Эрхийн бичиг та бүхэн маань Баяр наадам дуусаад эргээд ажил суглаад сайхан хэвийн болсон хойно 7 сарын 20 дээр манай руу ирээд яриад авч болно. Яарамгүй байгаа. Тэгэхээр бол санаа зовох шаардлагагүй. Сайхан Баяр наадмаа дуусгаад бүгдээ эрхийн бичиг ирээд авч болно шүү. За тэгээ ямар тач бол бүгдээрээ алтан багцтай оролцсон үзэгчид маань бол эрхийн бичиг авах хэрэгтэй болж байгаа шүү гэдэг болгоо хэлье. За 100,000 төгрөгийг үлгээр ороод ирэх дараагийн оролцогчдыг урьж байна. За 53 тэг 53 маань орж ирсэн байна. За үргэлжлүүлээд 100,000 төгрөгийг үлгээр ороод ирэх дараагийн оролцогчдыг урьж байна үзэгчтэй. Тэгээ эрхийн бичиг маань өөрийн цаасан хэлбэртэй учраас мессежээр явуулах боломжгүй. Заавал та одоо өөрийн биеэр ирж авах боломжтой байгаа шүү. За зарим хүмүүс маань мессежээр явуулаад өгөөч гэн суглааны код зурагтаар гарах уул гэн те. Суглааны код таны гар утасны дугаартад нь очих болно. За тэгээд манайхаа
60,000 төгрөгийг үлгээр оролцох ердөөсөө одоо сүүлийнхаа 5 оролцогчийг авъя манайхаа. Яг одоо та 52 22 тийг 98 98 тоод таансанда мөнгөн дүнгээ шилжүүлээд гүйлгээний утган дээр зөвхөн гаргацсныхаа дугаар бичиж оролцоор үзэгчтэй. За 200,000 төгрөгийг үлгээр орж ирсэн нэг ч оролцогч байхгүй байна. 200,000 төгрөгөөр хамгийн түрүүнд ороод ирэх оролцогчийг урьж байна. Тэгэх бол би танд бол 3 хос эрхийг бичиг өгье. За 3-ын 3 одоо оролцогч те гэр бүлийнхаа 3-ын 3 гişүн бүх хотод бүтэн биеийн шинжилгээнд үн төлбөргүй хамрагдах эрхийн бичиг авах нь шүү дээ. 200,000 төгрөгийг үлгээр хамгийн түрүүнд ороод ирэх оролцогчийг урьж байна манайхаа. За тэгээд одоо энэ цаг мөчид та бүхэн маань 60,000 100,000 200,000 400,000-аар оролцоос ер нь бол олон суглаатай оролцох тусам танд давуу тал үүснэ. Яг одоо энэ цаг мөчид үзэгчид та бүхэн маань амжилт нэгдэн оролцоороо хамгийн гол нь оролцоо. Та хэд маань оролцож яж чадсан болно. Та хэд маань суглаагаа авч яж чадсан болно. Яг одоо амжилт нэгдэд ороод ирээрээ. Монгол суглаа хөтөлбөрөөс үндэсний их баяр наадам тийм ээ. Баяр наадмынхаа энэ сайхан цаг мөчид бид ер нь бол одоо автомашиныхаа ийм сайхан урамшууллыг зарласан байна. Энэ бол баярын бэлэг. Одоо манай оролцогчид бол одоо сайхан үзэгчд маань бол тий сайхан залгаад баяр наадмын гой машины тохирол зарлагдсан ахынд хизээвэ гэж залгаж байсан шүү дээ. Түрүүн бол тий. Тэгээд наадмын урамшуул одоо 7 сарын 20-нд байна, 15-нд байна гэсэн чинь за захан танахаас наадмаар машин явуулчих жаа мó гэх тий. Ийм гоё ихтэлтэй оролцох хэрэгтэй шүү манайхаа. Тэгэхээр манайхаа яг одоо энэ цаг үчир 60,000 төгрөгийг үлгээр оролцох дараагийнхаа оролцогчдыг урьж байна. 100,000 төгрөгийг үлгээр оролцох дараагийнхаа оролцогчдыг урьж байна. 200,000-аар ороод ирээр манайхаа. За яг одоо энэ цаг үчир та бүхэн маань Монгол суглаа хөтөлбөрийн алтан багцад оролцсоор тий алтан багцынхаа тохиролд өдөр тутмын тохиролд нэг удаа оролцоод за мөн дээрэс нь та 7 сарын 15-нд Монгол суглаа хөтөлбөрийн үндэсний баяр наадам зориулсан Toyota Prius 30 маркийн автомашины эзэн болох гэж байна. 7 сарын 20-нд харьяартай болно. За харьяарыг хожих юм байна манайхаа 7 сарын 20-нд хин гэдэг одоо азтан маань харьяартай болох уу? Та хайртай хандаа гоё 7 сарын 20-нд харьяар автомашин хожоорой гэд 200,000 төгрөгийн суглаа бэлэглээч манайхаа гоё гүйлгэнийхэн утган дээр одоо зөвхөн дугаараа бичдэг штэ тий. Тэгэх юм бол та гүйлгэнийхэн утган дээр хартай ханийхаа эсвэл хартай ээжтэй эсвэл аавда гоё суглаа бэлгэлэх гэж байгаа бол тэр тухайн хүнийхээ дугаарыг бичнэ. Тэрнээс би ээжтэй зориуллаа гэдэг текст бол бичихгүй шүү манайхаа тий. Тэгэхээр таны гар утсны дугаард хамгийн гол нь манай Монгол суглаа хөтөлбөрөөс нөгөө код илгээгдэж байж тохиролтой оролцдог. Тэгэхээр код илгээгдэхэд бол жоохон одоо зарим одоо тий тохиолдлуудад бас удаж магадгүй жоохон 30 минут 40 минутын удлаа гэхэд тэн дээр санаа зовох шаардлагагүй манайхаа. Тэгэл удахгүй илгээгдэж очиж шүү зэ манайхаа. За тэгээд яг одоо энэ цаг үчид 200,000 төгрөгийг үлгээр хамгийн түрүүнд ороод ирэх оролцогч маань байна уу манайхаа. Яг одоо та 52 22 тийг 98 98 тоод таансандаа мөнгөн дүнгээ шилжүүлээд за 200,000 төгрөгийг үлгээр одоо нэг ч оролцогч маань орж ирээгүй байгаа. 200,000-аар ороод ирэх оролцогчтой би бол бүх хотод бүтэн биеийн шинжилгээнд үн төлбөргүй хамрагдах 3 хос эрхийн бичиг өгье гэж бодож байна. Тэгээд хамгийн гол нь би бас түрүү хэлсэн байгаа тийм ээ. Монгол суглаа хөтөлбөрөөс одоо үндэсний баяр наадмын хос автомашинтай урамшуулал зарлагдсан байгаа. Энэ цаг мөчид бол та хэд маань бас нэг удаа худалдаж авсан суглаагаараа буюу алтан багцыг авсан суглаагаар алтан багцын эхний өдөр тутмын тохиролдоо нэг удаа оролцоод 7 сарын 15-нд Prius 30 хожоод 7 сарын 20-нд харьяартай болно гэдэг бол маш том гайхалтай боломж таныг хүлээж байна. Энэхүү боломжуудыг атгаад аваарай. Хамгийн гол нь оролцоо шүү манайхаа. Оролцож яж астан болно. За яг одоо энэ цагтаа манайхаа нэгдэн оролцъё. 200,000 төгрөгийг үлгээр хамгийн түрүүнд ороод ирэх оролцогчдыг урьж байна. За би бол 200,000-аар ороод ирсэн нэг одоо хүмүүстэй бол 3 хос эрхийн бичиг өгье гэж бодож байна. За 60,000-аар оролцох сүүлийн 5 оролцогчийг хүлээж байна. 60,000 төгрөгөөр та за мэдээж та алтан багцынхаа өдөр тутмын тохирлоос яг ямар хонжоорыг хожих юм бэ гэвэл та хамгийн багадаа 5 сая төгрөг хожино. Хамгийн бага 800,000 төгрөг. 800,000 төгрөг. За тэгээд 5 сая төгрөгийг хожино. Та яг одоо гүйлгээсэн 60,000, 100,000 тий 200,000 төгрөгөө л гэхэд хамгийн бага та 5 сая төгрөг болгоод аавна. 5 сая төгрөг бол гэхдээ бага мөнгө биш тий. 5 сая төгрөг бол маш их мөнгө. Тэгэхээр бол алтан багц маань бол үнэхээр одоо заавал сонгож авах онцгой багц. Алтан багцаа та заавал сонгоод аваарай. Яг одоо энэ цаг үчид үзэгчид та бүх маань за алтан багцаа сонгоод 60,000-аар оролцох дараагийнхаа оролцогчдыг урьж байна. Ердөө 60,000-аар нэг л удаагийн 60,000 төгрөгийг үлгээгээд та яг одоо энэ цаг мөчтөд нэгдэн оролцоорой. Яг одоо энэ цаг мөчид студиэс бид лайв HD болон үлзий телевизийн эфирээр нэвтрүүлгийг хүргэж байна. Та бүхэн маань шууд нэвтрүүлгийн үеэр шууд цуглаагаа худалдан авч одоо баяр наадмынхаа Азийн док сөрөөрэй гэж урьж байна. За 60,000 төгрөг нэгдэн оролцох дараагийнхаа оролцогчдыг урьж байна. 100,000-аар ороод ирэх оролцогчд маань байна уу манайхаа. За алтан багцаас та хамгийн багадаа 800,000 төгрөг 5 сая төгрөг хожино. За тэгээд Prius маркийн автомашин. За тэгээд 3 өрөө байр Lexus 600 автомашин болвол таны гарт очих болно. За тэгээд алтан багцаа та бүх маань энэ цаг мөчтөд амжилт сонгож оролцоорой. За 60,000 төгрөгийг үлгээр ороод ирэх дараагийнхаа 5 оролцогчийг авъя. 100,000-аар ороод ирэх сүүлийнхаа 3 оролцогчийг авъя үзэгчтэй. 200,000-аар ороод ирэх хамгийн ихний оролцогчийг хүлээж байна. Яг одоо энэ цаг мөчид таны алтан багцыг сонгож авсан гүйлгээд нь 7 сарын 15-ны өдөр Prius 30 автомашин, 7 сарын 20-ны өдөр харьяар автомашин болоод очино. Энэ хоёр одоо автомашин маань бол өөрөө баяр наадмын урамшуул учраас
тухайн яг хоног заасан өдөр нь заавал тодорно. Би дадснаад тодортол хайлт хийх болно. За энэ ч одоо тэ сайхан 8-ын тоотой баахан дугаар ороод ирсэн байх шүү. Яасан гоё дугаартай оролцогч маань ороод ирвэ. 98. За тань баяр хүргье. 100 мянган төгрөгийн гүйлгээр нэгдсэн. Та надаас хос эрхэм бичиг эрхэм эзэн болсон шүү. За тэгээд дугааруудын дундуур нь дуудахгүй бас систем нөгөө баяр наадмын урамшуулалтаа гээд ачаалтаа байгаа. Мэдээж наадмын урамшуулал одоо 2-2 хос автомашины ийм гоё баярын нэмэлт одоо урамшуулал зарлагдсан байгаа мөчөд те бид нар 100 мянгаар 200 мянгаар ихтэл одоо 200 мянгаар шүү дээ те багадаа 60 мянгаар харьяар автомашиныг Прус 30 машин автомашиныг наадмын бэлэг болгоод гоё баярын урамшуул болгоод хожоод авах ийм гоё торгон цаг мөчөд бол бас одоо оролцогчдын маань одоо жоох ингэ систем дээр ачаал үүсээд зарим дугааруудыг дуудахгүй өнгөрчөөл та хэд маань миний дугаарыг дуудсангүй гэж санаа зовох шаардлагагүй та гүйлгээгээ зөв хийж оролцсон бол таны суулгааны код таны гар утсанд очиж та оролцох боломжоо авсан гэсэн үг. За мөн эрхийн бичиг дээр ч гэсэн алтан багцыг сонгосон бүх үзэгчид маань хэдэн төгрөгийн гүйлгээр оролцсон бэ гэдгээс шалтгаалаад бүтэн биеийн шинжилгээнд төлбөргүй хамрагдах эрхийн бичиг авах эрх нь үүсэж байгаа. Хэдэн ширхгийг авах вэ гэдг нь л одоо хэдэн төгрөгөөр оролцсон бэ гэдгээс шалтгаалах нь шүү дээ тий. За тэгээд манайхаа энэ цаг мөчид үзэгчид та бүхэнд хэцэгхэн хорон мэдээлэл эргээд студиэсээ уулзъя. Телевизээр асаагаад гинт яасан суглаа гэд гарахаар нь 5 суглаа мөнгө шилжүүлээд одоо 7 суглаа авлаа гэд надад мессежээр 7 суглааны код ирсэн. Тэгээ ер нь бол шагналын сан маань ердөө сонирхоогүй маш яаралтай имлгээс зулсан дээр очсон байсан байхгүй юу би. Тэгээд л мартчихсан. Суглаагаа ерөөсөө мартчихсан. Тэгээд имлэг дээр очиод нөгөө нөхөр маань сэхэндний тасагт амьсгалын аппаратаа одоо ингэж байж байгаа. Тэгээд шөнө дэрний доор утас дэржиглэхээр нь ингэж сэрсэн чи нөх олон дуудлага ирсэн. Одоо яана эмч залгасан болов гэж айгаад би эмч гэж бодсон байхгүй юу тий. Одоо муудахаар нөгөө эмчил залгах юм чи хар шинээр одоо хин залгах вэ гэд. Тэгэд нэг 8833 та залуугийн дугаарыг сөрөлтийн залгасан дугаарыг дараа ерөөсөө минутын зайтай л 3 дахь дугаарыг би сонсож авч байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө залуу чинь ихчээ та 200 ойдсон гэх тэгэхээр минут чи юу гэж нэ гэд би ингэж 200 гэдэг чи утсан дураагүй ч гэд ингээд нилээ паникнд орцсон байсан. Тэгээ нөгөө залуу чи намайг бүр тайвшруулад ихчээ та унтцсан байх шиг байна. Босоод өндөгөө суучих гээд намайг бүр тэгээ босож өдөөс суучаад миний чи дугаар андураагүй ч гэд ингээд тэгээл дундуур нь амар олон дуудлага орж ирээд байгаа байхгүй юу. Тэгээл та Монгол суглаа авсан биш үү ихчээ гэдэгс чи тэгсэн гэдэгс чи. Тэг тэрний чинь нийгэм таны плант 200 очиж байгаа шүү дээ. Тэгжил ер нь нойрносоо баг огцсон ирсэн дээ. Тэгэл хамгийн түрүү одоо нөхөртэй яаж дуулгана гээл. Яана одоо зүрхэн хаагчдг юм болов гээл айгаад л ингээл. За тэгээ одоо бас ихчээ маань одоо гэрүүлийн хүн бас жоохон эрүүл мэндийн асуудалтай эмнэлэгтэй байгаа. Тэгээд ланд 200 хожлоо гэдээ бол үнэхээр их баярлалаа. Босчихсан л та манай хүн. Тэгээ үйл ядлаас их олон хоног үйлсэн. Тэгээд эмнэлгээс бүр чөлөө аваад гарсан манай хүн. Тэгээд битгий уйлаа да миний хөшин одоо хөшин чамд 200 авчихлаа шүү дээ. Босч тэр машина унчи гэж. Тэгээд таны гэр бүл бүр хүүхдүүд нь сайн сайхныг хүсье. Алтан шар зам нүргэлж та бүхнийг ивэж явах бол. Улааныхаа хамт олонд ялангуяа би энэ сөрөлтөдүүд их баярлж байгаа. За Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгээс оролцож байгаа. За хэдэн суглаад оролцсон бай та? Яг цаасан суглаа авсан. Тэргээр хайдсан. За их баярлж байна. Хэрхэн тавтай байрал үзэгчтэй шууд нэвтрүүлэг маань хөрөөрсөн та бүхэндээ хүрч байна. За тэгээд Монгол суглаа хөтөлбөртөө үзэгч та бүхэн манаас амжиж нэгдэн оролцоорой гэж таныг урьж байна. За бид бол одоо сангийн яамнаас солгосон хэд мөнгөний хонжир суглаа явуулах тусгай зөвшөөрөл албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаагаа 5 жилийн хугацаанд хүргэж байгаа. За тэгээд Монгол суглаа хөтөлбөрөөр зориод сонгоод ороод ирсэн эрхэм сайхан оролцогчид маань бол одоо азтан болох боломж нь бол таны өмнө нээлттэй байгаа. Тэгээд энэ цаг мөчид бас нэвтрүүлгээ үзэж байгаа. Хөдөө орон нутаг нийслэл Улаанбаатар хотоос үзэж байгаа бүх сайхан үзэгчдээ бас одоо амжиж заавал нэгдэн оролцоосаа гэж бол хүсэж байна. Тэгээд та шууд одоо суглаа худалдан авч оролцоход бол одоо
дэлгэцийн дор харагдаж байгаа 52 22 техник 98 тооц дансанд та мөнгөн дүнгээ шилжүүлээд гүйлгийнхаа утхан дээр бол та зөвхөн гар утасныхаа дугаарыг бичиж илгээгээрэй. Тэгээд монголчууд маань бол одоо аливаа зүйлийг маш гоё бэлгшээдэг ард түмэн шүү дээ, тийм ээ. За үндснийг баяр наадмын өдөр сарсны баяраар гэдэг энэ томоохон тэмдэглэлт одоо баяр наадмынхаа цаг мөчүүдэд бол бас гоё юм ёндоогоо сорж оролцъё гэж бас их зорддог. Тэгэхээр бол одоо ялангуяа ийм одоо сайхан одоо тий одоо үндэсний уламжлалт баяр наадам маань болж байгаа цаг мөчүүд бол үзэгч та бүхэн маань сайхан идэвхтэйгээр нэгдэн оролцоорой гэж та бүхнийг урьж байна. Тэгээд Монгол суглаа хөтөлбөрийн алтан багцыг сонгож одоо оролцож байгаа үзэгчид маань энэ жилийн одоо баяр наадмын одоо урамшуулал болгон зарлагдаж байгаа 2-2 автомашиныхаа тохиолдолд бол оролцсон. Тэгээ ер нь бол одоо магадгүй алтан багцэг гэд хэлэхлээр одоо манай байнгын оролцогч үзэгчд маань бол бас нөгөө андахгүй сайн мэдж байгаа. Алтан багцэг гэдэг нь одоо хэдэн төгрөгөөр оролцдог юм бол ямар учиртай юм бол гэж бодож байгаа үзэгчд маань байгаа бах тий. Тэгэхээр алтан багцтай бол бид хамгийн багадаа 60,000-аар оролцож 60 суглаатай, 100,000-аар оролцож 100 суглаатай, 200,000-аар оролцож 200 суглаатай болдог. Тэгээ тасралтгүй одоо бас нэг 3 цаг ярьсан болохоор хоолоо жоохон булчин жоохон зангираад жоохон 50 бас одоо ярьж байгаа шүү гэдэг бас үзэгчдэд долгон хэлэхэд хэлье магадгүй хоолойн яачваа энэ үнд одоо ямар хайчинхаа яриад байна гэдэг те тасралтгүй бас одоо олон цаг ярихлаар бол бас яалтчгүй хоолой жоохон сөөгөөд эхэлчихжээ. За тэгээд манайхаа энэ цаг мөчүүдээс та бүхэн маань хэрхэн айд суглах худалдан авах гэдэг мэдээллийг та бүхэндээ хүргэе. Дэлгэцийн дор дансны дугаар харагдаж байгаа. Та яг одоо 52 22 техник 98 тоо таансандаа мөнгөн дүнгээ шилжүүлээд гүйлгийнхаа утган дээр бол зөвхөн гар утасныхаа дугаарыг бичиж илгээгээрэй. Бид таны гар утасны дугаарт тань суглааны кодуудыг бол илгээх болно. Тэрхүү кодороо та тохиролтой оролцох боломжтой байгаа. За тэгээд 60,000 төгрөгөөр оролцоод үзэгчид маань бол 12 суглаа авдаг байсан бол одоо 60,000-аар оролцоход 60 суглаа, 100,000-аар оролцоод 20 суглаа авдаг байсан бол одоо 100 суглаа, 200,000-аар оролцоод 40 суглаа авдаг байсан бол та яг одоо 200 суглаатай болох ийм гайхалтай одоо тий хямдралтай, илүү хямдунаар оролцоод олон суглааны хувилбартай болох одоо маш том боломж бол таныг хүлээж байгаа шүү. Тэгэхээр энэ цаг мөчид та энэхүү боломжийг бас алдалгүйгээр заавал амжиж нэгдэн оролцоорой гэж үзэгчдийг бол урьж байна. За тэгээд алтан багцыг сонгоод та одоо за оролцоод бол одоо боломж 60,000, 100,000, 200,000, 300,000, 400,000, 500,000, 600,000 гэдэг та дээшээ бол 200,000 төгрөг болон түүнээс дээш үнийн дүнгээр хэдэн төгрөгөөр оролцож болно. За тэгээд ер нь бол бид одоо жил болгоны үндэсний баяр наадмаар бол одоо энэ алтан багцыг сонгож оролцсон үзэгчдтэй гоё автомашины урамшууллыг бол олгодог байсан. Тэгээд энэ жилийн одоо хувьд бол олгосоор ирсэн ер нь бол тий. Тэгээ энэ жилийн хувьд бол бүр 2-2 хос автомашиныг бас одоо олгох ийм гоё баярын нэмэлт тохирлыг зарласан байгаа нь бол үнэхээр одоо бас том боломжтой. Тэгэхээр бол би одоо нэвтрүүлгээ үзэж байгаа. Одоо та энэ цаг мөчөдтэй нэвтрүүлгээ үзчихвэл байгаа бол сайхан нэгдээд ороод ирээрэй гэж бол үзэгчид та бүхнийг урьж байна. За тэгээд ер нь бол би бол одоо үзэгчидтэй хэлдэг. Олон суглаатай оролцох тусам таны азтан болох боломж одоо тэр чинээгээр өндөр байдаг шүү гэд тэ. Тэр бол манайхаа сайхан 200,000 төгрөгөөр ороод ирж болж байна. Боломж болцоонд байвал тэрнээс илүү одоо үнийн дүнгээр ч гэсэн одоо оролцох боломжтой байх шүү гэдгийг дахин дуулган хэлье. Тэгээд ер нь бол одоо монголчууд маань бол аливаа зүйлийг маш гоё бэлгшээдэг ард түмэн шүү дээ. Хайртай шинэ хүнтэй болсноо бэлгшээгээд манай хөтөлбөрт 20,000 төгрөгөөр оролцоод одоо цоошин 2 өрөө байртай болсон хүн байна. За тэгээд тэр бол ер нь бол монголчууд маань нөгөө нэг шинэ хүн нэмэгдэхээр хүнс нэмэгдэн бяцхан одоо хүүхдүүд те шинэ хүн бол одоо хүнстэйгээ ярьдгээ гэдэл ярьдаг. Энэ бол яахын аргагүй бас монгол суглаан дээр хүртэл батлагдаж харагдаж байсан. Тэгээд миний нэг тодруулсан бас нэг хөрх ханцнуудад Эрдэнэ татаас одоо 20 сая төгрөгийг хожиж байсан. Дөнгөж одоо шинэ хүнээ үлгэдэж аваад 20 хоногтой. Тэгээд шинэ хүндээ зориулаад цуглаа авсан чинь 20 сая төгрөгийг хоцсон. Тэгээ аав ээж хоёр нь бол нөгөө нэг шинэ машин худалдаж авах гээд айгүй ингээд зориод хүсээд мөнгө төгрөгөө цуглуулад цалин зээл аваад ингэсэн чи ердөөсөө нөгөө машин авах мөнгөнд хүрэхгүй. Тэгээд Монгол суглааны шууд нэвтрүүлгийг үзчихээд үгүй нэрээ юмыг ач мэдхүүгээд те гоё шинэ хүндээ зориулаад суглаа авсан чинь шинэ хөөрхөн одоо 20 хоногтой нэраа ээжээ аав хоёртой 20 сая төгрөгийг бол аваад ирсэн. За тэгээд үнээр гайхалтай. Тэгээ миний бас тодруулсан олон сайхан азтнууд байна. Тэгээд тэр азтнуудын дундаас бол одоо эзэж бас мартагддаггүй гоё одоо азтнуудын маань жишээ бол энэ байдгийн. Тэгээд бол тэр чин тухайд чи бид нар ч одоо арилжаа юу штэ ТV5 телевиз эфирээр
тохирлынхаа шууд нэвтрүүлгийг хүргэдэг байсан шүү дээ. Одоо өргөн нэвтрүүлгийн телевизээр бас нэвтрүүлгээ хүргэдэг байлаа. Бид нар ч одоо UBS телевизээр, TVUS телевизээр, за C1-ээр, TV5 телевизээр, ETV телевизээр гэдэг те. За гих мэтчлээ бас өргөн нэвтрүүлгийн олон телевизээр бол одоо нэвтрүүлгүүдэд хүргэдэг байсан. Тэгээ яг тэр үед одоо нөгөө TV5 телевизээс телевизийн эфирээр би яг оройны тохирлын нэвтрүүлгээ олж ирсэн чинь оролцсон хоёр оролцогч маань шууд 20 сая төгрөгийг хажаа. Тэгээд би шууд одоо холбогдчихсэн чинь Эрдэнэ татаас оролцож байна гэд. Эрдэнэ татаас гоё тэгж миний тодруулсан азнууд байдэн тэгээд манай хөрхөн хоёр азнаа 20 сая төгрөгөө Монгол суглаанаас хожичоод ердөөсөө хэдхэн хоногийн дараа штэ шууд хурж ирээл хотод хурж ирээл манай хөтөлбөрөөс 20 сая төгрөгөө гардаж аваад гуруулаа хөрхөн хүрээд ирсэн богоноор. За тэгээ богоноор сайхан хурж ирээд гуруулаа нөгөө автомашины зах ороод сайхан шинэ машин худалдаж аваад оройн гэрэл байгаа шинэ машин дагуулсан явсан да. Тэгээд энэ бол бас Монгол суглаа хөтөлбөр манай хөтөлбөр бол одоо тийм ер нь одоо сүүлийн үед суглаа бол ёстой нөгөө нэг маш олон байна те. Гэхдээ энэ дээр үзэгчд маань бол одоо баш юм гоё өөрөө нөгөө өөрсдөө нөгөө хяналттай байх хэрэгтэй байх гэж бодож байна. Яг аль нь одоо те ийм аль бие ёсны хэрэгтэй тусгай зөвшөөрөлтэй улстай татвараа төлж те хууль ёсны хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ. Тэгээд хууль бусаар яг юм суглаа явуулах сүүлийн үед одоо бараг л одоо фэйсбүүкээр тийм ээ одоо тодорхой нэг хандлттай хүмүүс хүртэл одоо өөрийнхөө унж байгаа машин тэргээ хүртэл суглаа явуулаад зарж байх жишээ нэ тий. Тэр энэ бол ердөөсөө хууль бус үйлдэл юм аа гэдгийг бол одоо нэг тодорхой хууль одоо хуулийн байгууллагууд нь тогтоогоод одоо шууд хориглоо зогсоогоод торгуулийн арга хэмжээ авч байгаа тохиолдол бол зөндөө гарсан. Тэгээ энэ дээр бол манай Монгол суглаа хөтөлбөр бол одоо бүр үзэгчдтэй тийм ээ цэнхэр дэлгэцээр 5 жилийн хугацаанд одоо шууд нэвтрүүлгээ бол хүргэлээ шүү дээ. Тэгээд энэ манай Монгол суглаа хөтөлбөр бол одоо яг хууль ёсны эрхтэй, аль биесний зөвшөөрөлтэй одоо яг улсдаа татвараа төлж бүх зүйл маань одоо тий хууль ёсны хүрээнд одоо ийм үйл ажиллагаа явуулдаг. Бид олон улсын чекботын стандартыг барьж бас одоо үйл ажиллагаагаа бас одоо явуулж байна. За тэгэхээр бол одоо үзэгч та бүхэн маань бол тий Монгол суглаа одоо ийм тий аль биесний эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ч бидний үйл ажиллагаанд одоо эргэлзэж тэмдэглэх зүйл бол байхгүй. Энийг одоо анх одоо 22 онд л одоо хөтлөгчөөр ажиллаж байхдаа бас үзэгчдэд бол маш их хэлдэг байсан. Монгол суглаа хөтөлбөр тий ийм тусгай зөвшөөрөл аль биесний эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа учраас та бидний үйл ажиллагаанд эргэлзэж тэмдэглэх шаардлагагүй. Итгэл найдвартайгаар нэгдэн оролцоороо эрт оролцоод илүү ихийг хожоорой гэдэл одоо 22 онд ч одоо байнга хэлдэг амны онцлог болсон байсан. Одоо тэгээ сүүлдээ одоо нөгөө нэг өдрийн 6 7 8 удаагийн шууд нэвтрүүлгийг явуулаад өдөр бүр азтан тодруулаад 20,000 төгрөгөөр 2 өрөө байр лаанд 300 тэргүүтэй том хонжруудыг хүмүүс нь хожоод ирэхээр та бидний үйл ажиллагаанд эргэлзэх шаардлагагүй гэдэг үг чинь бүр ингээд хоошоо болчихж байгаа байхгүй тий. Ердөөсөө энэ үгийг бүр сүүлийн хэдэн жил хэлээгүй юм байна. Яхаа аргагүй. Тий. Тэгэр бол одоо бидний үйл ажиллагаа одоо ингээд одоо үн зөв бодтой шудраг явагддаг 30,000 гаруй азтан тодорсон. Эдгээр азнууд маань бол одоо Монгол суглаа хөтөлбөрийн одоо тий жинхэнэ одоо манай хөтөлбөр үнэн зөв бодтой шудраг явагдаж байгаа. Бидний хийсэн ажил энэ 5 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлын маань үр дүн юм шүү гэдгийг бас үзэгчдэд хэлмээр байна. Тэгэхээр бол хэрвээ та энэ цаг мөчид бидний нэвтрүүлгийг үзэж байгаа бол Баярнаадмынхаа яндогс орж бас оролцоорой гэж бол та хэдийг бол урьж байна. За тэгээд хэрхэн суглаа хөдөлтөөн авах вэ гэдэг мэдээллийг хүргэе. Дэлгэцийн нар дансны дугаар танд харагдаж байгаа. 52 22 техник 98 98 тоот данс бол манай аль биесний тоот данс. Хүлээн авахч нь Plenty Fund хаан банкны данс байгаа. Энэ дансанд та мөнгөн дүнгээ шилжүүлээд за гоё наадмын гоё 7 сарын 15-ны Брюс 30 хожие 7 сарын 20-ны хараараа хожие гэж бодож байгаа л үзэгчд маань сайхан оролцох хэрэгтэй. Би бол таныг нэвтрүүлэг үзчихэл байгаа бол бүр заавал оролцоорой гэж хэлмээр байна. За тэгээд ингэн манайхан тэгээд дансны дугаар нээлттэй байна. Энэ дансанд та мөнгөнд дүнгээ шилжүүлээд гүйлгийнхаа утхан дээр зөвхөн дугаараа бичнэ. Таны дугаард суглааны код очино. За Баярнаадмын өдрүүд учраас жаахан код нэг удаашраад наануу цаануу очих дээр манайхан бас нэг тийм жоохон нэлээд бас одоо бухимдалтай хандж байгаа хүмүүс бас хаанч байна. Нэг тэ суглааны код бол одоо жоохон ингээд удаад нэг цагийн дотор илгээгдэж очтоход бол ямар ч асуудал байхгүй те. Тэр яг таны гүйлгээ энэ дэр бол манайхан их буруу зүрх ойлголттой байж бас одоо дотоод үйл ажиллагааг мэдгүй байж бас их шууд одоо загнаж зандарч одоо те одоо ингэж бухимдлаа илэрхийлж байгаа маш их олон хүмүүс байна. Тэгэхээр бол бид бүхэн чинь ингээд нэг те за би ганцаараа та хэд хүн олуулаа те гэдэг шиг. Тэгэхээр та хэд маш юм гоё хүлээстэй 50 байгаарэ. Хэрвээ та үнэхээр одоо дургуй тань хүрээд хэрвээ бүр нэг мухаа санагдаад
Тэ байвал оролцохгүй байж болно шүү дээ, тэ. Таны бүр заавал таны гэртд нь очоод гар утсыг шүрч аваад оролцооч гэд одоо шахаад дарамтлаад байгаа зүйл байхгүй. Энэ бол юм гоё эерэг сайхан сэтгэлээр оролцоод зөндөгөө сорих ийм л одоо үйл ажиллагаа тийм ээ. Тэгэхээр одоо юм баяр наадмын өдрүүд ялангуяа ирсэн учраас үзэгчд маань бол одоо суглааны код илгээгдэхгүй байх ч юм уу тий. Одоо юу жоохон удаашралтай илгээгдэх ч юм уу нэг одоо 30-40 минут цаг боллоо. Энд дэр бол одоо ингээл шууд манайхан ч тачханд л одоо лавлах уц руу залгаад одоо элдв янзаар дуудаад л тий. Ингээд одоо айхтар хил амаар доромжилж байгаа тохиолдлууд их гарч байна. Одоо тэгэл эргээгээ залах ямар ч асуудалгүй. Та гүйлгээ хийгээд ороод ирлээ гэхэд шууд суглааны код илгээгдэж болно нэг 5% дотор тий. Илгээгдсэн даруйд л таны гар утсанд кодод очисон тэр цаг мөчид таны код үүснэ. За магадгүй цагийн дараа илгээгдлээ. Яг тэр цаг мөчид л таны код үүсэж байгаа. Тэрээс одоо магадгүй одоо тохирлын цаг мөч болцоод байхад таны код илгээгдэхгүй бол бас нэг тустай асуудал шүү. Ялангуяа бид бол урд өмнө тий өдөр болгон шууд нэвтрүүлэг өргөж яхад ийм тохиолдол гаргаж байгаагүй. Баяр наадмын бас юм онцгой цаг мөчүүдэд бол бас жоохон ачаал нэмэгддэг учраас суглааны код удаашралтай илгээгдэх зүйл гарвал хүлцэнгүй тайван хандна. Та лавлах уц руу залгаад шийдвэрлэх боломжгүй байгаа манайхан бас баяр наадмын өдрүүд уг нь бол нөгөө нэг юу штэ. Манай нэг офисын ажилтнууд за тэгээд оператор маань амарчсан байгаа. Тэгээ энгийн юм шиг боловч одоо их одоо тий жижиг зүйлээс их том зүйл гэдэг шиг тий одоо ер нь эдгээр зүйлүүдийг бас одоо дурдаад хэлчихье гэж бодож байна. Манай лавлах утас бол байдаг 90-ийг 5.8 80 50 гэдэг утас байгаа. Тэгтээ ажлын өдрүүдийн ажлын цагаар ажилланаа. Шөнийн 12 1 цагт битгий залгаарай. Манайхаа за яг нэвтрүүлгүүд маань бол явнаа. Нөгөө утсаа авдаг ажилтан нь бол одоо байхгүй штэ тий. Утсаа авдаг ажилтан 6 цагт ажиллаад хараад явцсан. Өглөө 9 цагт ирнэ. Ажлын өдрүүдээр ирнэ. Бүх нийтийн амралтын өдөр баяр наадмын өдрөөр байхгүй. Тэгэхээр манайхан бас хэрвээ асууж тодруулах зүйл байвал бүр болохгүй бол мессеж чижүүлдээгээрээ. Тэгээд одоо магадгүй нөгөө залгаад утсаа авахгүй байгаа үед нь шийдвүүлж чадахгүй байгаа асуудлаа мессеж чичээд үлдээчих юм бол тэр хүн дараа нь эргээгээд уншаад ярьдгийг шүү. За нэгдүгээр, хоёрдугаар одоо та хэдийгээ бид нар бас одоо нөгөө бухимдах үе үл ойлголцол үүсэх үе одоо тий стресстэж бухимдах үе гэдэг үгнээс бас одоо тийм одоо ойр зүрийн одоо анхааруулжтай зүйлийг хэлж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар бас манайхан суглааныхаа кодыг суглаандаа оролцохдоо их буруу одоо гүйлгээ хийж байгаас мэрсэр тохиолдол гарч байна. Ялангуяа бас манай нэг ахмад настай үзэгчид маань залуучууд маань ч тэрч бас одоо ингээд ердөөсө буруу оролт суглаагаа авахта буруу гүйлгээ хийдэг. Гүйлгээний утган дээр та заавал дугаараа бичээрэй гэхлээр гүйлгээний утган дээр одоо өөр зүйл бичээд ороод ирдэг ийм тохиолдол гарч байна. Тэгэхээр бол гүйлгээнийхаа утган дээр та зөвхөн гар утсынхаа дугаарыг бичиж илгээгээрэй гэж бол хэлмээр байна. За тэгээд ерөнхийдөө бол одоо Монгол суглаа хөтөлбөрөөс алтан багцыг сонгож сайхан 60,000, 100,000, 200,000 төгрөгөөр оролцоод 7 сарын 15-нд бол бид Прус 30 маркийн автомашиныг бэлгэлэх гэж байна. Энэ бол зүгээр бэлэгтэй. Заавал нөгөө нэг 8 орон таарсан тохиолдолд 7 орон таарсан тохиолдолд олгоно гэдэг ямар нэгэн болцолгүй. Хэдэн ч орон таарсан хамаагүй 7 сарын 15-нд алтан багцыг одоо авч оролцож байгаа та Прус 30-тай болно. 7 сарын 20-нд хараартай болно. Энэ бол энэ жилийн үндэсний баяр наадмын нэмэлт урамшуул юм аа. Энэ бол энэ тохиолдолд бол зөвхөн алтан багцыг авсан үзэгчид маань оролцох болно гэдгийг дахин онцолж хэлье. За тэгэхээр манайхан ердөөсөө Монгол суглаа хөтөлбөрийнхөө хамгийн үн цэнтэй хонжирыг багтаасан алтан багцаа та заавал худалдаа авч оролцоорой. Алтан багцтай ер нь бол заавал оролцоорой. Энэ цаг үчид та нэвтрүүлгээ үзчихвэл та Монгол суглаа хөтөлбөрөөс аттан болъё гэж та үнэхээр зорж ивэл алтан багцаа та заавал худалдаж аваарай гэж бол би бол зөвлөмөр байна. Тэгэхээр бол яг одоо энэ цаг үчид үзэгч та бүхэн маань 5222 1198 Plenty Fund хүлээн авахч таньхуу даансан та мөнгөн дүнгээ шилжүүлээд гүйлгээнийхаа утган дээр зөвхөн гар утсныхаа дугаарыг бичиж яг одоо энэ цаг үчид амжиж нэгдэ оролцоорой гэж урьж байна. За тэгээ ер нь бол манайхан алтан багцад оролцоход бол 3 төрлийн үнийн дүнгийн сонголт байгаа. Хамгийн багадаа 60,000-аар оролцож 60 суглаа, 100,000-аар оролцож 100 суглаа, 200,000-аар оролцож 200 суглаа авна. Тэгээ олон суглаатай оролцох тусам таны ацсан болох боломж угаасаа давуу байдаг. Тэгэхээр би бол 200,000-аар үзэгчдийг бас оролцоосоо гэж хүсэж байна. Таны одоо авсан 200,000 төгрөгийн 200 ширхэг суглаа таны гар утсанд очино. За тэгээд юу яа шүү манайхаа. За 200 ширхэг суглаатай болоод манайхаа юу яа 7 сарын 15-нд Прус 30-ын тохиролд 7 сарын 20-нд хараар автомашины тохиролд оролцсон. Тэгээ хамгийн сүүлд манай алтан багцыг сонгосон үзэгчдийн дундаас нэмэлт урамшууллын тохирол явагдаж Завхан аймгийн их улс хүмүүс оролцсон Баясгалан азтай маань 160,000 төгрөгийнхаа гүйлгээгээр бол одоо сайхан хараар автомашин бол очиод авсан. За
60,000-аар нэг оролцоод 100,000-аар нэг оролцоод 160,000 төгрөний 160 ширхэг суглаатаа оролцоод сайхан Toyota Harrier маркийн автомашин эзэн болж чадсан байдаг. Тэгэхээр ер нь бол энэ дээр биш та 30,000 гаруй хацтанд тодорхойд ер нь ингээд ажиглаж байгаа тийм манай гоё олон суглаатаа оролцсон үзэгчд бол бас их суглааныхаа олон суглааны кодуудаараа бас хацтан болж тодорч байгаа одоо тохиолдол бол маш их байдаг. Тэгэхээр бол одоо үзэгчтэйгээ би бас одоо Алтан багтаа заавал оролцоорой гэж хэлхийн сацуу. За 100,000-аас оролцоорой, 200,000-аар оролцоорой. За хамгийн багтаа 60,000-аар манайха ороод ирээрээ гэж бол урмаар байна. За ингээд үзэгчтэй та бүхэн маань яг одоо дэлгэцийн дор харагдаж байгаа. 5222-ийг 98 тоод таньсандаа мөнгөнд дүнгээ шилжүүлээд за тэгээд тулгуур төрийн 2235 жил. За их Монгол улс байгуулагдсны 820 жил. За үндэсний эрхчлөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 115 жил. За ардын хувьсгалын 105 жил. Ардчилсан хувьсгалын 36 жилийн үндэсний баяр наадмынхаа ад ёндоог сорж энэ цаг мөчтөө та бүхэн маань амжиж бүр заавал оролцоорой. Яагаад гэвэл үзэгчтэй та 60,000-аар оролцоход л одоо наадмынхаа гоё одоо нэмэлт урамшууллын автомашины тохиролд оролцсон. Хамгийн багадаа 60,000-аар. Та магадгүй хөдөө явах гэжсэн ч гэсэн 60,000-аар орчоод яваарай манайхаа тий. Хөдөө явах гэжсэн чинь та 100,000-аар орчоод яваарай. Тийм. Тэгээд тохирлын нэвтрүүлэг яг хизээ явах юм бэ гэдэг мэдээллийг хүргэе. 7 сарын 15-нд Алтан багцыг авсан та бүхний дундаас 7 сарын 15-нд хамгийн ихний Прус 30 тохирол орой 22 цагаас эхлээд 23 цаг 15 минут орчимд явагдах байх шүү ер нь. Тэгэхээр манайха нэг оройны 23 цаг орчимд те сувгаа тохируулаад телевизээ хасаагаад ер нь орчимд биш зүгээр л 23 цагт манайха сувгаа тохируулаараа манайха одоо ингээд нэг тийм одоо тэр орчимд тэр маяг тэр тиймэрхүү гэж нэг таамгаар биш те яг л 23 цагт манайхан сувгаа тохируулаараа тэгвэл нэг тохирол явагдаад дуусаад ацтан тодроод ацтантайгаа яриад маргааш нь болцоод байхад за өчигдрийн тохирол яав хүүхэн гэд манайх орж ирдэг. Sorry ацтан тодорцог хэр хизээ тодорсон те яаж явсан юу болсон гэдэг ингээд манайхан те тэр нэвтрүүлэг яг тэр тогтсон цагтаа л явна шүү. За тэгээд 7 сарын 15-ны өдрийн 23 цагаас та үлзий телевизийн эфир сувгаа тохируулаараа. За манай live HD телевизийн эфирийг та бүхэн манаас үзэх боломжтой. Live HD телевиз гэхлээр манай бас одоо орон нутгаас оролцож байгаа. Ахмад настай оролцогч маань бас Facebook-ийн live гэж ойлгоод байгаа юм шүү. Live маань биш, live HD гэдээ бас одоо телевиз байгаа. За тэгээ манайха live HD телевизээ бүр олохгүй бол сайхан үлзий телевизээр оройныхоо тохирлыг бас нөгөө Прус 30-ийн тохирлыг үзээрэй. За 7 сарын 20-нд мөн адил 23 цагаас та үлзий телевиз live HD телевиз эфир зохио тохируулаараа. Тэгээд 23 цаг 30 минут гэхэд бол нэвтрүүлэг дууссан байхan шүү манайха. Тэгэхээр яг одоо энэ цаг өчөө та бүх маань дэлгэцийн дор харагдаж байгаа 5222 тэгний 98 тоод таансандаа мөнгөнд дүнгээ шилжүүлээд гүлгийнхаа утган дээр зөвхөн гаргацсныхаа дугаарыг өчөөд яг одоо энэ цаг өчтөө амжилт нэгдэн оролцоорой гэж үзэгч та бүхнийгээ урьж байна. За бидний даас та бүхний өмнөлттэй байна үзэгчтэй яг одоо энэ цаг өчтөө та нэвтрүүлгийнхаа үеэр амжаад нэгдээд ороод ирээрээ. За тэгээд одоо сайхан алтан багцтай бол та бүхэн бүр ядаад те 60,000-аар ороод ир манайха. Нөгөө 7 сарын 15-нд хин гоё Прус 30-тай болмоор. Тэгээ Прус 30 маркийн автомашины тухайд бол одоо Монгол суглаа хөтөлбөрийн хамгийн олон азны хожоод авсан автомашин. Үнэхээр одоо шатхуун зарцуулт багтай, эдийн засаг тэмнэлттэй, эрэлт хэрэгцээ өндөртэй. Бидний одоо өдөр тутмын амьдралын хэрэгцээнд те одоо гэр орон юу хүүхдүүдээ хичээл сургуультанд зөөх, ажил төрөлдөө явах энэ их одоо зүйлд бол одоо хамгийн хэрэгцээтэй тохиромжтой. За шатхуун баг зарцуулдаг бас эдийн засагт хэрэгтэй хэмнэлттэй автомашин байна. За Прус 30 маркийн автомашиныг бол одоо Монгол суглаа хөтөлбөрийн хамгийн олон азтай хожоод авсан автомашин бол Прус 30 маркийн автомашин байдаг. За 7 сарын 20-ны өдөр бол Harrier автомашины тохирол явагдана. Ер нь бол бид нар алтан багцыг сонгож 60,000-аар, 100,000-аар, 200,000-аар оролцож байгаа үзэгчдэдээ бол одоо Harrier автомашиныг нэмэлт урамшууллын тохирлын хүрээнд бол одоогийн байдлаар маш олон азтанд бас одоо ээлж дараалал олгосон байна. Хамгийн сүүлийн азт маань би түрүү онцолж хэлсэн 7 сарын Завхан аймгийн их уул сумаас 160,000-аар оролцсон баясгалан азтан ах маань бол хоцсон байдгийг. Тэгээс эрхэм сайхан ах маань нэвтрүүлгээ үзчихвэл бас баярнаад мэндийг хүргэе. Тэгээд үнэхээр гоё азтай, сайхан гэгээлэг, эерэг энергитэй, эрч хүчтэй, юм гоё өөдрөг үзэлтэй хүн байсан. Тэгээд би яг тодруулсан. Миний яг би азтаа тодруулчаад азтантайгаа холбогдсон чинь за баяр хүргэе гэж. За баяр хүргэе хааста нэрээ та нэвтрүүлгээ үзэж гин гэсэн чинь үзээг байна гэлж. За ингээд одоо та одоо Монгол суглааны энэ Harrier автомашины тохирлын урамшууллын хүрээнд ингээд дадсан боллоо гэж хэлсэн чинь боо баяр гэртээ зүгээр стандар орилдоо л явцсан тий. Тэгэл стандар ах маань сэтгэл хөдлөл өндөртэй зүгээр орилоод л явцсан. Тэгээд за хаанаас оролцсон та гэж Улаанбаатараас гэлээ чинь өө за хотын хүн оролцоод сайхан Harrier автомашинтай болчих гээл. За тэгээд маргааш нэрсэн чинь өө ахын завхны их уул яг штэ. Тэгээд хотод нөгөө ажиллаар ирсэн. Тэгээд сандарсандаа Улаанбаатараас гэж хэлсэн гэд.
Тэгээд айгүй хөөрхөн тэгээд хайрхан уулынхаа тахилгад очих таах нь одоо шинэ машинтай очиндоо гэж бас бодож ийсэн юм аа. Тэгээд бас бодол маань биелэлээ оллоо. Үнэхээр сайхан байна гэж хэлчихсэн. Тэгээд 160 мянган төгрөгөөр бол би автомашины зах дээр очиж тараар автомашиныг худалдаж авах боломжгүй. Гэтэ та бүх маань бас одоо манай завханчууд маань үзэж байвал те. Одоо болгон сүлээ шарваарэ гэдэг бас одоо сайхан хараар энэ удаагийн энэ жилийн одоо бас Баяр наадмын 7 сарын 20-нд явагдах хараар автомашиныхаа тохиолдолд бас 160 мянган төгрөгийг үлгээр Баясгалан ахын одоо аздан болсон одоо те үнийн дүнгээр бас одоо нэгдэн оролцоо сайхан хараар автомашины эзэн болоорой гэж бас та хэдийгээ бас гоё уриалмаар байна. За тэгээд манайхаа яг одоо энэ цаг үчид та дэлгэцийн дор харагдаж байгаа 52 22 техник 98 98 тот тансанда мөнгөн дүнгээ шилжүүлээд гүйлгийнхаа утхан дээр зөвхөн гар утсынхаа дугаарыг бичиж илгээхээр үзэж штэ. Гүйлгэний утхан дээр дугаараа бичихгүй бол буруу гүйлгээ болно. Гүйлгэний утхан дээр та заавал дугаар авчна. Тэгээ манайхаа нэг дугаар бичихгүй нэг дугаар бичнэ. Нэлээд олон дугаар бичээд хүмүүс ороод ирдэг. Эсвэл ингэдэг манайхаа нөгөө 60-тай дугаар, 70-тай дугаар, 80-тай юу лээ 50-тай дугаар лөө. Эдгээр дугааруудад суглааны код очихгүй. Тэгэхээр заавал энгийн одоо нөгөө Mobicom Skyline тэлээ бичин манайхаа. Сүүлийн үеийн нэг ондоо мондоо гэд те нөгөө нэг 70 60 одоо янз бүрийн дугаарууд гарцсан шүү дээ. Интернет дугаар муугаар Lime гэх те тэр дугаард код очихгүй шүү манайхаа. Тэгээ тэр дугаарыг гүйлгэний утсан дээр биччихээд манайхан тэгээд юу адгийн код нь очихгүй байх юм бол болохгүй шүү дээ тий. Тэгэхээр хэдүүлээ бас юу аа шүү. Гүйлгэний утхан дээр зөв дугаар бичээрэй. За тэгээд одоо нэгэн сайхан хацтай аавыг хөөж явах хүн 7 сарын 15-нд Прус 30-тай 7 сарын 20-нд харьяар толох гэж байна. Тэгээ энэ юу юм бэ гэхээр Монгол Сулаа хөтөлбөр үндэсний баяр наадмыг зориулсан энэ жилийн баяр наадмаар 2 хос автомашиныг болвол алтан багцыг сонгож 60 мянгаар 100 мянгаар эсвэл 200 мянгаар оролцсон үзэгчдийн дундаас 7 сарын 20-нд харьяар 15-нд Прус 30 маркийн автомашиныг за нэмэлт урамшуул болгон олгох гэж байна. За энэхүү урамшууллын тохиолдол зөвхөн 60 мянгаар оролцсон хүмүүс эсвэл 100 мянгаар оролцсон хүмүүс эсвэл 200 мянгаар оролцсон хүмүүс хамрагдах болно гэдгийг дахин онцолж хэлье. Тэгэхээр бол манайхаа та бүхэн маань энэ цаг мөчид бидний нэвтрүүлгийг анх удаага үзэж байгаа бай. Урд өмнө нь үзчихсэн ч оролцож амжаагүй ч бай. Урд нь оролцоод азтан болж исэн ч бай. Урд нь оролцоод азтан болоогүй ч бай. Үзэж та бүхнийг бас одоо Монгол Сулаа хөтөлбөрийн алтан багцыг сонгоод одоо 7 сарын 15-ны Прус 30 харьяар одоо 20-ны харьяар автомашинуудынхаа тохиролдоо оролцох боломжоо бас бүрдүүлээрэ. Оролцоо гэдэг зүйл бол үнэхээр чухал. Орлого сайт оройтно гэж сайхан үг байна те. Энэ нь одоо баяр наадмынхаа цаг мөчид бол одоо автомашины супер урамшуултай байгаа энэ цаг мөчид та бүхэн амжиж заавал оролцоорой гэж урьмаар байна. За тэгээд үзэгчтэй хэрхэн асуулаа худалдан авах гэдэг мэдээллийг танд хүргэе. Дэлгэцийн дор дансны дугаар танд харагдаж байна. 52 22 техник 98 98 тот данс. Манай Альбиасны тот данс байгаа. Хаан банкны данс байгаа. Энэхүү дансанд та мөнгөн дүнгээ шилжүүлээд гүйлгэний утхан дээр зөвхөн дугаараа бичээрэй. За гүйлгэний утхан дээр та дугаараа бичихдээ зөв зүйтэй алдаатай гүйлгээ хийв. Гар утсынхаа дугаарыг нэг оронгийн илүү дутуу дараад, буруу зөрүү дараад бичиж илгээдэг тохиолдол гардаг. За тэгсэн чинь лавлах утас руу залгах юм бол лавлах утас маань манайхаа нөгөө нэг 16-наас ажилд орох юм шүү. 7 сарын 16-наас тэгэхээр хардаа юу яачих чагаас тэ нөгөө нэг тохиролтоо оролцох гэдэг кодоо авч чадахгүй болчихвол яах вэ? Тэгэхээр манай нөгөө одоо бүх нийтийн амралт тохиож байгаа учраас бас нөгөө офисын зарим ажилтнууд манай амарсан байгаа. Шууд нэвтрүүлгийн одоо хөтлөгч найруулагч нар нь л одоо хаяахан шууд нэвтрүүлгээ явуулаад байж байгаа шүү. За тэгээд манайхаа яг одоо энэ цаг үедээ та бүхэн газ наадмынхаа Азийн дог сороод ороод ирээрээ. Бидний данс таны өмнө нээлттэй байна. Тэгээд Монгол Сулаа хөтөлбөр үзэгчид та бүхэндээ сангийн амнаас олгосон эд мөнгөний хонжир суглаа явуулах тусгай зөвшөөрөл Альбиас нэрхтэйгээр үйл ажиллагаа та бүхэндээ 5 жилийн хугацаанд хүргэж 30 мянга гаруй азтан тодорч тийм ээ. Бид 8 тэрбум гаруй төгрөгийн хонжирыг олгосон байна. Та ч гэсэн дараагийн азтан болохыг хүсч байвал яг одоо энэ цаг үедээ оролцоороо хайртай ижидэ аавда хайртай хандаа тэ сайхан азаа буураад нартаа бас одоо сайхан ацтан болох гоё одоо боломжийг нь бэлэглээрээ гоё энэ баяр наадмын ижидээ зориулж тэ сайхан харьяар автомашиныг хожоорой гэж суулаа бэлэглээрээ аавдаа зориулж ацтан болох боломжийг гоё бэлэглээрээ. За тэгвэл яаж бэлгэлэх юм бол гэж үзэгчд маань бас одоо асууж иж магадгүй. Ердөөсөө гүйлгэний утхан дээр дугаараа бичснээр тэр дугаарт бол одоо суглааны код илгээгдэх учраас та өөртөө суглаа авах гэж байгаа бол өөрийнхөө дугаарыг бичнэ. Өөр хэн нэгэнд гоё энэ азтан болох баяр наадмын бэлэг одоо барьж байгаа бол та одоо тэр хүнийхээ л дугаарыг бичнэ. Зөвхөн нэг л дугаар бичнэ. Зөвхөн тэр дугаараа зөв бичнэ, алдаагүй бичнэ. Өөр ямар нэгэн нэмэлт текст бичихгүй, овог нэр бичихгүй. Регистрийн дугаар бичихгүй, санал хүсэлт бичихгүй, зөвхөн дугаар бичнэ. Тэгэхээр хайртай аавда баяр наадмын бэлэг болгоод энэ гоё харьяар автомашиныг манайхан гоё хожууд авах 200 мянган төгрөгийн суглааг нь бэлгэлж хэлдэг. За нэг жил гарны өмнөх одоо сарчны баяраар манайхаас бас нэг Lexus 450 сарчны баяр урамшуул зарласан. Тэгээд азтан маань өдөр нутгаас
малчны хотноос татарсан. Нэгэн сайхан одоо настай ахмад настай оролцогч маань. Тэгээ яасан гэсэн чинь цагаан сарын урамшуул гэдэл бид нар ч одоо сайхан машина яриад л ээжсэн чинь тэр оролцогч 200 мянгаар орж ирсэн сарыг чинь 200 мянга болоо нэлээд бас өндөр дүнгээрээ 300 мянга ч лөө бас нэлээд өндөр дүнгээр орж ирсэн. Тэгсэн чинь хөргөн одоо цагаан сарын бэлэг гэд ээжтэй хүүхдүүд нь нийлээд суглаа авч өгсөн. Мөнгө нийлүүлж байгаа л шууд гүйлгийнхаа утхан дээр ээж хаан дугаарыг өчсөн. Тэгээд тэр суглаагаар ээж нь ганцхан одоо энэ урамшуул бол бид нар хэлсэн цагаан сар наадмаар бид нар ганцхан мөшөө өгдөг тий. Тэгэл энэ жилийн наадмаар бид нар 2 мөшөө өгч байгаа. Яг тэр цагаан сарын гоё 450 машиныг тэр одоо ихч хожиж ирсэн. Тэгээ хөөрхөн хүүхдүүд нь ингээд 4 5 удаа нийлж хагаад ээжэд гоё цагаан сарын урамшуултай байгаа шүү Монгол суглаа гэд тий. Тэгээд ээжийн дугаарыг гүйлгийн утхан дээр бичсэн. Тэгээд гацтан болсон. Цагаан сарын урамшуулаас малчны хотноос. Тэгээ бид нар чи азтан руу залгасан чи ердөөсө холбогддгүй. Өдөрт байн маргааш нөгөөдөр залгаал. Гэсэн чи ихч маань азтан болсноо ч мтээгүй. Ихч нэвтрүүлэг үзээгүй. За суглаа авснаа өсч эхлээд үгүй гэв. За та авсан лээ. Та азтан болсон шүү дээ гэсэн чи. Нэр манай хүүхдүүд надад суглаа авч ирсэн шүү дээ. Өөрөө нэлээд бас нэг ахмад настай хүн. Цагаан сарын гоё урамшуул зарлагдсан байсан. Тэгэхээр бол тэгээд ингээд гоё хайртай хүүхдүүдийнх нь ээжигээ гэж бодсон те ээжтэй зориулсан тэр сайхан сэтгэлийн гоё бэлэг суглаа гэд авч өгөөд те тэр ээжид нь сайхан одоо ийм гоё том хонжуур тэр олон хүн дундаас нэмэлт урамшууллын баяр наадмын тохирлын ганцхан азтан тодорхойд тэрхүү сайхан азтан маань бол тодорсон байдаг малчны хотноос их чинь малдаа явцсан байсан. Өстө мэдээгүй үзээгүй штэ миний хөө гэд. Тэгээ ингээд гоё азтнууд тодорч байсан 30 мянган азтан тодорхойд бол бас ийм сонирхолтой сайхан одоо азтнуудын түүхүүд бол зөндөө байна. Тэгэхээр яг одоо энэ цаг мөчид одоо үндэснийх баяр наадмаар хайртай аавда, ээжтэй, хайртай ханигаа, эхнэрийгээ те хөөрхөн хүүдээ, шинэ хүнтэй болсон шинэ хүнийг гоё бэлэгшээгээд манайхан суглаа аваарэ. Тэгээд сайхан Монгол суглаандаа нэгдэн оролцож Аз яндоогоо сориорой. Тэгээд хүн болгонд сайхан Аз байгаа. Тэгээд өөртөө ихтгэлтэйгээр сайхан нэгдэн оролцоорой. Та алтан багцаа сонгосон 60 мянган төгрөгийн 60 суглаа, 100 мянган төгрөгийн 100 суглаа, 200 мянган төгрөгийн 200 ширээ суглааныхаа худалдан авалтаар та 7 сарын 15-нд плюс 37 сарын 20-нд харьяар автомашин эзэн болно. Энэ бол үндэсний баяр наадамд зориулсан одоо баярын автомашинтай тусгай тохирол юм. Энэ тохиролд 60 мянгаар, эсвэл 100 мянгаар, 200 мянгаар, 300 мянгаар буюу 200 мянга болон түүнээс дээш үнийн дүнгээр хэдэн ч төгрөгийг гүйлгээр оролцох боломжтой. Та гүйлгээний утхан дээр зөвхөн гар утсынхаа дугаарыг бичих ёстой. Манай данс 52 22 техник 98 98 тоот данс одоо бүтэн 24 цагийн хугацаанд нээлттэй. Өдөр шөнө өглөө орой нээлттэй. Та хүссэн үедээ суглаа аваад ороод ирээрэй. Тэгээ анх нөгөө 21 онд бол одоо та хүссэн үедээ суглаа авч оролцох боломжтой гэж хаад дандаа нэг шөнийн нэг 3 цаг 4 цаг магт бас гүйлгээнүүд орж ирдэг байсан. Тэгээ бүр гайхаад шөнө нь бас унтаагүй. Тэгсэн чинь нөгөө нэг юм гоё Азийн цагтаа бас оролцдог хүмүүс байдсан байх л шүү манайхаа тий. Тэгэхээр бас гоё өөрийнхөө Азийн өдөр тий одоо нэг гоё ацтан болох мэдрэмж төрж байгаа тэр цаг мөчтөө ч та бүхнээс авах боломжтой шүү гэдгийг бас дуулахын хэлэхэд таатай байна. За тэгээд манайхаа энэ цаг мөчид бас одоо бидний нэвтрүүлэгтээ хамтдаа байсан үзэгчдэд баярлалаа. Та бүхэн маань баяр наадмынхаа Азийн доо сороод энэ цаг мөчид бас амжилт нэгдэн оролцоорой. Тэгээ сайхан суглаагаа худалдан аваад нэгдэн оролцоод за тэгээд хамгийн багадаа 60 мянгаар оролцсон. Тэгээд 100 мянгаар оролцож 100 суглаатай, 200 мянгаар оролцож 200 суглаатай болоод ороод ирээрээ. Тэгээд ер нь бол одоо 7 сарын 15-ны өдөр нэгэн сайхан азтай аав их ээжийн охин Toyota Prius 30 маркийн автомашин 7 сарын 20-ны өдөр нэгэн сайхан одоо оролцогч маань те харьяар автомашин эзэн болно. За тэгээ энэ бол үндэсний баяр наадамд зориулсан нэмэлт урамшуул байх болно. За энэхүү тохиролд бол зөвхөн 60 мянгаар 60 суглаатай 60 мянга болон түүнээс дээш үнийн дүнгээр оролцсон бүх үзэгчид хамрагдана. 60 мянгаар, 70 мянгаар, 80 мянгаар, 100 мянгаар, 200 мянгаар, 300 мянгаар, 400 мянгаар гэдэг те хагас сая төгрөгийн гүйлгээг ч гэсэн та хийж оролцох боломжтой. Хамгийн гол нь 7 сарын 15 болон 20-ны өдрүүдэд энэхүү одоо хоёр автомашины яздан маань яг тэр өдрөө заавал тодорно. Энэ бол баярын тохирол учраас. Энэ бол баярын нэмэлт урамшууллын тохирол учраас тодорхойлоо. За манайхаа найруулагч цаг болцсон уу те? За тэгээд үзэгчтэй та бүхний манд дундаас азтнууд тодорхойлтгой Монгол суглааг Монгол хүн бүрт зориуллаа. Үзэгч та бүхэн маань сайхан надаараа баяртай үзэгчтэй. Та ерөөсөө Азийн суглаанд бол одтой дээрээс нь Азийн суглааны талаар бол маш сайн мэдээлэлтэй биш үү? Уг нь одоо тийм л дээ. Тэгвэл бид хоёрт нэг аягүй гоё санал тавих уу? Тэр энд одоо бүр би баг өөрөө дийлэхээргүй Монгол суглаан хөтөлбөрийн манай компаниас тодорч ирсэн маш олон азтнууд надад ингээд мэдээлэл байгаа даахгүй хувийн мэдээлэл яг юу хожиж ирсэн гэд хоёр эндээс туртаагаа сонгоод хэдүүлээ энэ азтантай шууд ярих уу та яг азтан болж ирсэн наа суглаач яг үний юм уу гэд хоёлоо яг барьцтай мó барьцгүй гэд яг чиний асуусан асуулт гурал асууж үзгөө за орлоод үзгөө хоёлоо залгад үзгөө за тэгээ за та алийг сонгомоор тэгэхээр хоёлоо тэг залгаж үзгөө за тэгвэл яах вэ тэгээ энэ байрны азтан байна за би яа
Тийм та алийг сонгомоор. Сая бас хүмүүс аягүй олон хүмүүстэй ярьлаа. Одоо энэ дундаа сонгох юм байна. Тийм болно. Тэгэлээ тэгтээ бас эргэлзээгээ тайлах гэдэг үднээс их том хонжрын сангийн ацтан байх боллоо. За. Юуны ацтан бэ? Машин гэж тийм. Монгол суглаа хөтөлбөрийн үндсэн тохиолдлын Toyota Aqua машины ацтны бүртгэл гинэ. Одоо Монгол суглаа хөтөлбөр яг ацтан болсон хүнтэй бол холбогдож байна. Байна уу? За сайн байна уу? Сайн байна уу? Монгол суглаанаас ацтан болсон хүн мөн үү гэж тантай холбогдож байна. За хоёлоо мөн гинэ. Байна сайн байна уу? Сайн байна уу? За тантай Монгол суглаа хөтөлбөрөөс холбогдож байна. За. Та өмнө ацтан болж ирсэн байх шүү дээ тийм? За тий. Та манахаас ямар хонжир хожиж ирсэн бэ? Би нөгөө ихний нэг суглаанаас чинь 2 өрөө бафер авсан шүү дээ. Вау, ямар гоё бэ. За 2 байр хоцсон. Та нийтдээ хэдэн суглаатаа оролцож ирсэн? 4 суглаатай. 4 суглаатаа. Тийм ээ тий? Сайн байна уу? За. За, Монгол суглаа компаниас 3 дугаар ээлжийн хөтөлбөрөөс Aqua машин хожиж ирсэн биз дээ. Маш олон бичиг цаасан дундаа суулсан ч ингээд таны дугаарыг олоод ингээд залгаж байгаамаа. Тэгээ та бас гоё сэтгэлдээ хуваалцаач. Суглаа авах тэгэл би өөртөө актер фитнес тэгэл авсан болсон тэгэл Монгол суглаа бол үнэн шударгал болсон гэдэг. Та ацтан болоод юу хож юу? Автомашин. Баахан олон хүмүүс байна. Тэгээ таныг сонгоод ингээд ярьж байна. Тий. За үнэхээр. За. Яг тийш Монголд зөвхөн өгчдөг юм байлээ. Тийм үү. Аз байдаг юм бэ. За баярлалаа. Азийн суглаа гэдэг бол өөрөө байдаг. Тэр чинь Монгол суглаа хөтөлбөр бол яг хоёрын нөгөө хүмүүстэй нэрсэн хөтөлбөр нь өөрөө 4 жил гарны хугацаанд явагдаж байгаа ийм хөтөлбөр байгаа. Тэгээ Монгол Улсын сангийн амнаас аль бие ёсны тусгай зөвшөөрөлтэй. За одоо хоёул яг ингээ азтын мэдээллийг бариад зогссон чи ямар санагдаж байна? Гоё юм шүү дээ. Гоё юм тий. Тэгэхээр сая бас азтан маань хэлээ шүү. Би нэгдүгээр ээлжээс нь 2-ороо байр хожигдсан юм өө. 4 суглаатаа оролцсон гэж тий. Энийг яг эгч маань сонссон чинь нэг оролцсомоор санагдаж байна уу? За энэ барай ийм санагдаж байна да. Нэг суглаануудыг харчаад би боддог л доо. Энд орвол яаж ордсон болов? Үгүй яхаа мөнгө төлбөр өгөх байхад та тэгээд нэг зээ хүүгийнхээ өмнөөс юу яа нэг суглаанд оролцсон үзэхэлсэн гэж бодож ирсэн. Тэгэл яхаа. Гэтэ сонир юм бэ тийм ээ. Болцголоо гэж бодогдож л байна юм. Ахлаа та. Би Швед улсад 18 жил амьдарсан. Би Шведийн гудамжинд явж гудамжийн суглаанаас $8,000 өгчээсэн. Би тэгэхэд харманда $100 тавьсан. Ер нь штэ би бас та нараа бахарч байна. Яг л та нар өөртөө явж байгаа учраас. Би одоо та нарт итгэж байна. Тэр фэйсбүүктэй гараад ингээд тавиад байгаа юм ерөөсөө итгэл байхгүй. Монгол суглаа хөтөлбөрийнхөө бас ээлжид яг нөгөө эргэлзээ гэдэг зүйл өөрөө итгэл байж болдгиймаа гэдгийг нэг том жишээ болсон. Хоёртаас маш их баярлалаа. Гэр бүлд нь аж аргал хүсье. Улаанбаатар хотоос 5 суглаа аваад тэгээ хоёрыг бэлэн аваа. Тэгээ үржигдсэнээс нь л авчихсан юм шиг. За өөрийнхөө нэр алдрыг сайхан танилцуулаач. Наа Мандалсуур огт цэцэглэл хэрэгэдэг. Тэгээд амбул дөрүүлээ. Нөхөр 2 өстэй амьдарч. Энэ суглаа болохоор манай ав 6 сарын 1-нд хүүхдүүдэд авч өгсөн. Авсан байхгүй юу. Тэгээд над руу өөрөө залгаад уул нь ав хоцсон. Тэгээ авда баяр хүргэе. Тэгээд над руу залгаад нөгөө дугаар нь нэртэр тэгээд портер хоцсон байна гэж шишлээд нөгөө манайх тоглоод ланд 300 нэхэр би бүр амар ярьлаад баяртай исэн чинь ланд 300 байхгүй судлаа яриад байгаа ч гэдгийгсэн чинь портер хоцсон гэд тэнгуут нь бүр итгэдэггүй амар баярлалт юм л. Тэгээд амар баярлал итгэл нэг амар итмэл юм байна. Ер нь бол нөгөө одоо ингээ хүмүүс одоо яг ингээ гар дээр өөрөө ингээ бариад үзэх нэг өөр тий. Суглаа төлбөрийг өмнө одоо ингээ азтан болохоос өмнө юу гэж боддог байсан бэ? Өмнө нь ер нь бол гэтээ манайх бол Монгол суглаанд бол айгүй итгэдэг. Ер нь бол юм зөндөл өмнө нь бол нөгөө бэлэг мэлэг юм авч ирсэн 200 сая төгрөг бол авч ирсэн. Өмнө бас азтан болж ирсэн юм уу тий? Тэгээд одоо тэгээд ингээл портер хоёр атсан баяртай байна. Тэгж аваад инээж хож ин үний юм байна. За тийм жоохон мэдээж 5 дугаар удирдалтаа бас оролцоод олон сайхан супер шагналын азтан болохоос ажилламаарай. Энэ цэнхэр дэлгэцээ үзэн сууж байгаа бүх Монголынхаа ард иргэдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Би болохоор Ховд аймгийн Булган сумын
11 дугаар ангид суралцдаг. Монгол суглаанд намайг болохоор Бадамдоржийн Цалман гэдэг Монгол суглаандаа 3 суглаатай 60,000 төгрөгөөр аваад одоо 4 дугаар ээлжийн тохиолдолд супер шагналах Холланд 200 автомашиныг хоцсондоо төвлөрийн их баяртай байгаа. Ингээд юунаас болохоор миний одоо хүүхнээс ийм томоохон үйл явдлуудын хамгийн мартагдчихгүй мөч маань энэ байгаамаа. Тэгэлгүй яах вэ? За мэдүү тэгээ 60,000 төгрөг чи ланд 200 хожичлаа. Тэгээд ер нь яагаад Монгол суглаанд оролцъё гэсэн тийм одоо нэг зорилго ч юм уу те сэтэл төрсөн бай. Тэрний хадлаар бас гэжтэй. Одоо би ингээд манай хөдөө орнууд зурагт үзээ суужсэн чи цаанаасаа нэг ихтгэл төрөөд хочмоор юм шиг санагдаад байсан. Тэгээд нэг өдөр ээж би суглаа авчихгүй гэсэн чи манай ээж за аав гэж би нэг 3 суглаа аваад тэгээд тухайд яах бол би юм хоцхолоо гэж маш их догдолж байсан. Тэгээд 6 сарын 13-ны өдөр нэг цагт би өмдөжсэн байхгүй юу. Гэсэн чи залгаад би жүжигчин ариун болд байна. Та ланд 200 автомашин хожлоо гэсэн чи би бол зүйдлээд байгаа юм байна да гэж юундээ бол итгэж чадаагүй. Тэгээд араараас хүмүүс баяр хүргэхдээ би нэрээ хоцсон юм байна да гэ үнэхээр их баярлсан. Бараг бүтэн нөртө хоноож шагналаа авах гэрлээ. Тэгээд түүлийн их баяртай. Тэгээд Монгол суглааныхаа арын албаных нь ажилчид нь Монголынхаа нийт ард иргэд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё итгэж яваад инээж хожоорой. Дүүн ингээд одоо яг ингээд тийм ээ 60,000 төгрөгөөр ланд 200 ингээд батламжаа бариад машина барьж зогсож мэдрэмж нь их ч ямар байд юм бэ? Мэдрэмж манд маш аимшигтайгаар өөрт нөлөөсөн. Ингээд ерөөсөө энэ боломжийг сонсонгуудаа зэрэгдээс үйд суманд амьдардаг байсан. Тэгэнгүүтээ очиж дүүгээ өмсөд болоод исэн. Миний дүү ийм их хадж авшаана. Бас хич хүнд тэгээд өнөөдөр Монгол улс даяар энэ суглааны одоо энэ зөнтэй хонжуур ингээд бүх хүмүүс үзэгчд маань үзэж байгаа учраас Монгол суглааныхаа энэ үн цэн нийгэмдээ энэ хөдөөний хүмүүсүүдийг хамруулж байгаа байдал тэгээд энэ суглааны үндсэндээ хүн бүхэн оролцож байгаа байдал энэ хонжуурын ил тод ерөөсөө маш их хүний амьдралд ингэж маш их баяртайгаар онцлог нөлөөлж байгаа учраас сэтгэлдээ тэгээ та бүхэн хуваалцъя гэж удаад Монгол телевизэд үндсэндээ сэтгэлдээ илэрхийлж байна. Тэгээд нийт ард түмэндээ Монголынхаа ард түмэндээ өнөөдөр Монгол суглаагаа 4 дахь удаагийн хонжуур маш их үнэн ил тод явагдсан дараагийнхаа 5 дахь удаагийн үндсэндээ суглаантаа маш их идэвхтэй оролцоороо та бүхэнд амжилт минь байгаа шүү. Цаашдаа бас азийнхаа суглаа сайн аваарай. Энэ суглаанд амжилттай оролцсонтой үр дүнд амьдралд хүний амьдралд дээшлэхээр юм маш ихээр тохиож байгаа шүү. Тийм учраас өнөөдөр Ховд аймгийн Бодгон суманд байгаа 11 дугаар ангийн сурагч дүүгийн минь охин өнөөдөр супер азтан болоод ланд 200 хожлоо. Энэ бол бидний амьдралд маш их баяртайгаар хизээдч мартагдчихгүй. Тийм учраас энэ танаа телевизэд сэтгэлдээ өгөөд ийм учраас дахин баярлалаа. Танаа энэ суглаа явуулж байгаа энэ хүмүүс чинь үнэхээр ажид үүснэ, амьдрал нь дээшээ бүх хүмүүстэй хүрч чадсан байлаа. Баярлалаа гэж хэлээ да. Өмнө нь бол би ер нь янз бүрийн суглаанд оролцдоггүй байсан. Энэ удаа болохоор азаас хороод үзье ямар байд юм бол гэж бодоод орсон чинь үнэхээр л үнэн шударга явагддсан байна гэдгийг өөрийн биеэрээ нотолсондоо үнэхээр их баяртай байна. Ингээ Монголынхаа ард иргэдийг дахиад Монгол суглааны 5 дугаар ээлжийн тохиолдолд идэвхтэй оролцоорой гэж хүсэн өрөөё. Мэд бол 5 дугаар ээлжинд орно нэстэ.